Танигээд нэг нөхөр байгаа. Тэр нөхөр юм нөгөө алхийн донтцсон. Тэгээд тэр нэг хүндээ 3 удаа алхтуулж байгаа. Хамаг мөнгө бараад. Би чамд алт бүтээж өгнө гэж хэлээ. Тэгэл алт бүтээхийн тулд эхлээд нөгөө үүсгэх алт чи хэрэгтэй байна. Тэ нэрэл одоо баг 1000 жилийн өмнө ч юм уу зүгээр 500 жилийн өмнө байсан бол бид нар ч одоо ид шидээр л яриад байгаа ч тэ уцаар яриад видео кол хийгээд тэ бүрсдийн бөө ид шидэн дунд л амьдарч байгаа биз. Тэ манай эмээч хүртэл надад одоо Одиссег ярьж өгдөг гэсэн байна. Зөө. Тэ тэгэхэд ялгаагүй л бичиг үсэхгүй өдөөний малчуун шүү дээ. За өдрийн мэнд юу яана үзэгчдийн хүсэлтээр гэдэг шиг. Тэ үзэг сонсогчдийн хүсэлтээр тэ ер нь бол өмнөх дугаар дээр тэ энэ найруулагч ахын фантази их айхтар мундаг байна. Дахиад оруулаараа яриулаарай гэсэн. Тий. Тэгээд кино найруулагч Бадамар агч ах бид гурав үргэлжлүүлээд ингээд ярьж байгаа. Тэгээд өнөөдөр бид гурав ер нь яг эд шид гэж яг юу вэ? Яг ясмин дээр бурхан байхгүй гэж яриад байгаа ч гэсэн бүдийн шишний тэр тарны ёс мос дээр бол бас домог нь бол бүр шидтэй гимээр сонин ийм домгууд ч их байна. Тийм болохоор ер нь өнөөдөр бид гурав яг эд шид гэж яг юу вэ гэдэг тал дээр өөр өөрсдийнхөө талаас зүгээр л бас дахиад фантазилж ярина. Нэг л их фантазтай хүмүүс. Одоо ер нь тайлбарлаж болохгүй зүйлийг эд шид гэж яриад байх шиг байгаа юм тийм ээ. Тэгэхээр тайлбар яг бид нар өөрсдөө ухаанд багтахгүй тайлбарлаж болохгүй тийм зүйлийг. Тэгээд яг ер нь бид гурван яриа ингээ цаашаа үргэлжлээд явахад бол ер нь ид шидэгний тухай яг тийм ээ хүмүүс зохиож ярьдаг юм уу? Гүү юу гэдэг дээр хүртэл би ярьж асуумаар санагдаад байна. Тий. Заримдаа ид шид зарим юмнуудад хэрэг болдго юм шиг санагддаг. Тэгэхээр зохиомл ид шид гэж байдгүй тийм ээ байдаг л байх гэж бодоод байгаа. Тэгэхээр зохиомл ид шид тэгвэл яг зохиомл ид шид заавал тийм одоо томог үүсгэсэн бол тэр талаар бас ингээд яриул бүр сонирхолтой болсон болов гэж бодоод байгаа. Би миний хүүхд тогт хамгийн анхны сонсч ийсэн одоо ид шидтэй сонин домог гэвэл манай эми ингэж ярьжсэн байхгүй. Дээр үед л одоо ийм сүм бариулсан шүү. Одоо дуган. Тийм. Тэгээд тэрнийхээ тооцоог хийх гэсэн ямар ч мөнгө авахгүй жижиг тэр одоо ламнар нь ингээл тэр хятад хүмүүсээр бариулаад исэн гинэ. Орчууд. Тэгээд яаж ингэж мөнгө олох гэдэг юм бол. Тэгэл нэг шүн ингээд за юугаа гоё ингээ бариад дуусчлаа тооцоогоо яа гэсэн. За дагаад орой болохыг хүлээ гэл. Тэгээ яг ингээд нэг ийм үдшийн бүрийгээр ингээл дагуулж яваал. Тэгэл ингээл за хормоогоо тосчээ гэл. Тэгэл ингээл яг ингээд чулуунууд аваад тэр хормоороо ингээл хийгээлээс нөгөө нэг дархан чинь ингээл хормоогоо тосчаал. Тийм. Тэгээд нөгөө дархан чинь ингээл дөөст мөнгө юм бүү хийгээд байл гэл. Тэг харахууд харагдахгүй. Тэгээд гэртээ ирээд тэгэл лааны гэрэлд ингээл дийлгсэн чинь нэрээ юм бүүнүүд байсан гинлээ гэл. Тий. Бүрс ангаж хамж хөнгөд байгаад Наадах чинь нөгөө нагаржунагийн домог байхгүй. Тий, нагаржунагийн домог нагаржунагийн чи алхимч байсан гэж үздэг. Тэгээд тэр нэг хаан эндхийн хаан нэг сүм бариулаад зарлан дуусаад. Тэгээд нагаржунаа чулууг алт болгож хуургаад тэгээд 4 будаагийн 4 алтан өшөө босгосон гэх домог байдаг. Тэгээд ер нь бол одоо танай эмээгийн хэд манай эмээч хүртэл надад одоо Одиссег ярьж өгдөг гэсэн байна. Зөө. Тий, тэгэхэд ялгаагүй л бичиг үсэхгүй өдөөний малчуун шүү дээ. Тэгтээ ингээд Одиссегийн одоо нөгөө циклоп гэдэг амтан бааш тий. За тий. Ганцнууд тэрийг жишээлбэл Малис гэдэг амтан байдаг гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ бүр яг Одиссег тэр чигээр нь ярьж өгдөг гэсэн байхгүй. Ингээд авраг хоньнууд ингээд ороод хаалгыг хаагаад тэгээд тэр мөнгүүдийн соглоод тий. Бүр хинч биш гэж намайг хинч биш гэдэг юм а гэж хэлсэн гэж байгаа бүр. Яг Одиссег. Тэгээд ингээд тэгтээ Одиссегаа болохоор урд нэг бадарчин болгочих. Тэгээд урд нэг бадарчин явж хагаад нэг юм агууд орцсон чинь ийм том амьтай нэг ийм ганц нүдтэй Малис гэдэг амтан гараад ирж байна. Тэгээд ер нь бол манай өвгдөөцүүд бас нөгөө боловсралгүй ш боловсралтай байсан. Аюун өндөр боловсралтай. Тэгээд нөгөө юунаас хойш хэсэг одоо хэдэн зуун жил нэг Монголд ч мартагдаад ийм бүглүү боллоо ш. Тэгээд бид нөгөө домог үлгэр маягаар ингээ үлдээ янз бүрийн мэдлгүүд уламжлагдаад ороод ирсэн тий. Одоо тэр шанд хүр тээвэн балгас гэдэг шанд хот гэдэг одоо Европын Занааду газрын даваач ингээд гэдэг. За тий. Тэр нөгөө Ховлын хааны дээд нийслэл шүү дээ. Тэрий чинь тэр бослог гараад шатаахад номын санаа 45 хоног шатсан. За тий бас би сонсч ирсэн тий. Тийм их материал, тийм их мэдлэг, тийм их юм байсан л түн баггүй.
Тэгээ нөгөө коммунизм үед яг аль нөгөө эрдэм мэдлэгтэй бүгдийг аваачаа сайхан Тий. ингэчихсэн. Тэгээ нөгөө нэг тэр мундаг гүг дээдсүүдээсээ ингээд нөгөө аман яриагаар аваад үлдсэн эдэн цөөхөн домгууд нь нэлээд хувирчихсан. Тийм байдалтай байдгийн байна гэж би ойлгосон байхгүй. Тий. Тэгээ яг энэ яриаг эхлэхээ өмнө би ч нэг юмны тухай ярихдаа эхлээд тэнд нэг юм тодорхойлт өгөөд тэр юм ойлгомжтой болгож нэг тийм гуруулаад нэг хэлээр ярих хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол одоо ингээд магазин ингээд ярингуут орос хүн бол дэлгүүр гэж ойлгоод англи хүн бол сэтгүүр гэж ойлгоод. Тэгээд нэг нь сэтгүүр нэг нь дэлгүүр яриад байгаа тэр хоёр хүн хизээч ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр тэрүүн шиг би бол ид шид гэж юу хэлнэ вэ гэдгээ эхлээд хэдүүлээ тодорхойлчих хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэгэхээр яг түрүүний хэлдгээр миний ойлгож байгаагаар бол ид шид гэдэг бол тайлбарлаж чадахгүй байгаа мэдлэг байж магадгүй. Тэ? Мэдлэгээс гарсан үр дүнг хараад ямар нэгэн үр дүнг хараад тэрийг тайлбарлаж чадахгүй байгаа учраас энэ бол ид шид юм аа. Тий. Тэ? Одоо хэдхэн одоо 100 жилийн өмнө л энэ микрофонууд ид шид шүү дээ. Тий. Тэ? Өдөөлөг байх. Тийм шүү дээ. Тий. Яг үнэ. Энэ гар утас ид шид тэ? Бид нар бүгд ид шид шүү дээ. Хэдхэн жилийн өмнө. Гэтэл өнөөдөр бид нэр энгийн хэрэглээ тэ? За тэгэхээр тэрүүн шиг. Тэгэхээр бид нар магадгүй тайлбарлаж чадахгүй, танин мэдэж амжаагүй байгаа тийм мэдлэгийн үр дүнг үзчихэд энэ ичид гэд нэг юм хаяг зоогоод тавьдаг байж магадгүй. Нэг яг ичид гэдэг юм чинь дагаад өөр болохаа. Мэдээж. Тэгэж юм орж ирж байгаа тийм хүний өөрийнх нь төрөлх чанар тийм. За тэгэнгუთ яг зүгээр би ингээд сүүлийн үед одоо жишээлбэл Harry Potter ч гэдэг хамгийн их ичидтэй зохиол тийм. Дэлхийд даяар ингээд автуулсан тийм. Тэнгуут манай орчуулга тэр дээр ид чидтэн илвчин гэдэг ийм хоёр юм холж утгаад байгаа. Тий. Илвчин гэдэг чинь бол яг жинхэнэ тэр нөгөө шовер хийж байгаа тийм. Одоо фокус тий хүний нөгөө нэг төрлийн харааны хуурмал зөвлөл illusion тий гарын оптик ингээд түүгээр үзүүлчихэж байгаа. Энийг монголчууд илв гээд илвчин гэж хэлж штэ. Тэнгуут нөгөө бидний ярих гэдэг болохоор ид шид гэж яриад шидтэн тэгэхээр шидтэн илвчин гэдэг хоёр ойлголтыг аюул сайн ялахгүй болохоор одоо тэр Harry Potter-ын орчуулга үзэхээр л илвчин гэл ингээл яриад байгаа. Тэгтэл тэр чинь яг үндэ тэр шидтэн байгаа хүнийг илвчин гэвэл баг доромжил байгаа байхгүй тий. Тийм амар нууц мэдлэгийг эзэмшсэн хүнийг л өөрчин гэж хэлээд байна шүү дээ тий. Ер нь бол тий их утгаараа. Тэгээд яг хуу ид шид гэдэг үг чинь яг хуу шид гэдэг үг чинь нөгөө нэг санскрит хэлээр төвдөр дамжаад ороод ирсэн нөгөө сита гэдэг үг тий сити гэдэг үг баг шүү дээ. Тийм гэсэн юм. Барцар хүрээ бадмаа сити хүм гэдгийг сити гэдэг чинь нөгөө шид тий. Тэнгуут тэр нөгөө нэг ер нь бол ингээд төгс мэдлэг тий төгс мэдлэг төгс ойлголт төгсөн юм хэлээд шүү дээ. Тэгвэл нөгөө талд magic гэдэг үг тий. Magic гэдэг үг чинь нөгөө mag тий. Перс хэлнээс орж ирж байгаа. Тий. Перс хэлнээс орж ирсэн нууц мэдлэгийг эзэмшсэн гэсэн. Тэгэхээр ер нь бол аль нь ингээд тийм нөгөө нууц мэдлэгтэй холбоотой байгаа. Тэгэхээр нууц мэдлэг гэдэг чинь юу гэж нэвэл нөгөө нийтээрээ мэдэхгүй байгаа мэдлэгийг л эзэмшсэн нөхөр байгаад юм гэсэн үг байна тий. Тэгэхээр энэ утгаар нь ид шидийн тухай ингэж тодорхойлчоо цаашаа ярил илүү амар болох юм болов гэж байна. Тийм бай. Юу энэ дээр би нэг сонирхолтой юм зүгээр одоо энэ юу үсэг одоо энэ тий бичиг биш тий. Тэр нэг юу Чингис хаан кинонд аюу гоё харуулсан байдаг. Тэрэн дээр яг Чингис хаан кинонд ямар кинонд ингэж биччихэд за одоо энэ нэг тэрнүүд нэг явж дуудаа тэр яг хэлэхэд үү гэдгсэн чинь за би ингэж удаг бичүүлж байгаа хэлээд бичүүлж байгаа байхгүй юу. Тэгснэ бөөр тэр тэнтэй сонсохгүй байгаа шүү дээ. Тэр бичгийг авчираад ингээд уншуус нөгөө яг нөгөөний хэлсэн үнийг хэлчихэж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр үнд шид. Тийм биз дээ. Тэр чинь хэлээгүй ээжээс та ганцхан юм ингээ харангуудаа яг үгийн давтаад тийч ингээд дуу авиа оруулаад шүү дээ. Тэгэхээр бүр ингээ гахад ямар сайтай байж нэгэд нэг тийм кино байт. Би тэгэл тэр үедээ ч гэсэн тэр чинь шидэд орж исэн байж. Энэ бол агуу ид шид. Тэгээ бичиг үсэг тайлагдаад уншдаг хүн бол шидтэй хүн л таарч байгаа. Тий тэр үедээ. Тэгээ хүн төрлөختний ерөөсө бүтээсэн 3 гайхамшиг гэдэг бол ерөөсө бичиг үсэг тоо цифр
Нот гурвал гэдэг юм. Өөрөөр хэлбэл мэдлэгийг дамжуулж чаддаг болчихсон. Харин тийм мэдлэгийг үлдээж чаддаг болсон. Тэгэхээр бичиг үсэг үүсээгүй үеэс өмнөх түүхээ бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр чи хүн төрөлхтөн чи үүсээ 300 мянган жил болж байгаа гэдэг чинь бид нар сүүлийн нэг 3-5-6 мянган жилийн түүхэл. Талтаг оног мэдчихэж байгаа байхгүй тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг 90%-ийнхаа түүхийг огт мэдэхгүй байхгүй. Ягаад гэвэл тэр бичиг үсэг байхгүй тий. Биднэрт үлдээсэн тэмдэглэл мэдлэгээ дамжуулж чадаагүй тий. Тэгэнгუთ за ингээд ойлголтыг тэргээр дамжуулт юм тоог энэгээр дамжуулт нот ягаад ороод ирэхээр аялгауг дамжуулж чаддаг гэж шүү дээ. Аялгау дамжуулна гэдэг чинь бүр амар нарийн юм руу ороод эхэлж тий. Тэгэхээр тэрийг л хэлдэг юм байл. Яг зүгээр одоо зүгээр хэдүүлээ сайхан утоп нөгөө эзотерик янз янзын юм руугаа ороод сонирхолтой байх үднэс түрүүний нагарж унаг ярьж тий. Нагарж унаа алхимч байсан гэдэг байгаа шүү тий. Тэгээ яг тэр нагарж унаа дээр чинь ингээд 2-3 тийм сонирхолтой домог бит. Тэгээд мань хүн болох тэр нөгөө нэг юуг ингээд одоо энэ ядуу хүмүүсийг хараад сэтгэл нь өгдөөд тэгээд мань хүн тэр алхимыг сураад тэгээд чулууг ингээ алт болгож хувиргадаг тийм шидтэй болсон гэж байгаа байхгүй. Тэгээ мань хүн тийм шидтэй болоо тэгээд тэр нэг хааны дөрвөн бурхан хийгээл барайл наландрын хийдийг үсгэлэнгөөс аварсан ингээд домгууд юм. Тий наландрын хийдийг нөгөө ламнар үлсөөд гангачиг болоо тэнгуутанд бас чулуу молоо гаргаж ирээд алт малт болгоод ингэсэн гэ домог. Тэгээд тэр нөгөө ямар уул хэлээ нөгөө нэг юм пикийн том алдартай уул байдаг штэ. Тий. Тэр уулыг за яаж гараа юу гэдэг үлээ тэр чинь. Ган ташила илүү нэг тийм уул. За. Тэр уулыг мань хүн бүхэлд нь алт болох гэжсэн гэж байгаа юм. Нөгөө ядуучуудыг ингээд эндээс аваад алт амжууг гэ тэ. Тэгээ мань хүн эхлээд тэрийг төмөр болгож хувиргаад тэгээд зис болгож хувиргаад тэг яг алт болохгүй байжсэн чинь манчир бурхан ирээд чи наадхаа ингээ хувиргачаар энэ ядуучуудад тусална гэж бодож байна. Наадхаа чи ингэчих юм бол наад уулны чин төлөө алцаад өчнөө цус урсаад юм чиний боёо ийм болно юм аа гэд. Тэгээд нагарж унаа нэрээ тийм байна гэд болсон гэж. Домог нь тийм. Тэрнээс цаашаа сонин домгууд их одоо юм гой домгууд л ярил л та хэдүүлээ баахан. Тэр нагарж унаа дараа нь тэр нөгөө алт болгодог нөгөө жороо хайцсан юм байна л да. Баахан одоо бичмэл судар байсан юм уу яасан ингээ хайсан юм байна. Тэгээд тэр домгоор бол дараад нь нэлээд сүйд нэг лам бас олж аваад нэг нөхөр тэрийг олж аваад. Тэг хэдхэн хуудас олохгүй юу. Яг ганц жормор дутуу. Тэгээ нөхөр ерөөсөө тэрийг бясалгаад тэрийг бүтээх гээл агууд ингээл өөрийгөө тусгаарлал ингээл 20 жил үзэж тарсан байна. Тэгээд ерөөсөө болж өгдөг. Тэрнийх нь найрлагаа янз янз юм гээл ерөөсөө болж өгдөг. Тэгээд тэнд нэг хүүхэн ойролцоо нэг хүүхэн нөгөө нэг лам нарт ингээд нөгөө хоол хүнс авчирч өгж буян хийдэг хүүхэн баггүй. Тэгээ мань хүүхэн ирээд тэр ламд хоол өгдөг. Тэгээд тэгсэн нэг удаа нөгөө юу уралт хийж исэн тоог нь аваад угаагаад тоол өгсөн чинь тоогоныхон дотор алт болсон гэж байгаа. Тэгээ нөгөө нөхөр чи юу болчих яав нэ тэрээгээд тэгсэн чинь мань хүн гү би будаа угаасан усаар л зайлцсан шүү дээ. Өөр юм байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө ганц ингээд хайгаад байсан нөгөө жорынх нөгөө одоо дутаад байсан юм будаа угаасан ус байсан юм аа. Тэгээд тэр нөхөр нөгөө үүлийн өрөөний тухай бодсон байт юм байлээ. Нөгөө би ингээ 20 жил энэний төлөө зүтгээд те амар их юм мэддэг ураагаад энийг бүтээж чадаагүйсэн чинь юу ч мэдэхгүй энэ хүүхэн те ганцхан ингээ санаанд дуу тохиолдолд хийцэн зүйл нь нэг бүтээчихэж байна те. Тэгэхээр өөрөөр хэлбэл миний одоо хувь тавилан биш байж энэ хүний олох хувь тавилан байж гэдэг юм те ингээд ийм домог байдгийг зүгээр юу тараа юу алхимч штэ алхимчүүдийн тухай надад би бол баргалж эдгээр яг бүх юмда хүрсэн хүмүүс гэж би яг чинь дотор боддгийг. Тэгээ тайлбарлалд нь одоо айгүй айхтар тайлбарлал. Тэр чинь нэг одоо дундад зууны Европод заа юу бүх хаад ноёд вангууд алхимчтэй байсан. Нэг одоо лаборатори ажиллаад байдаг гэсэн үг байхгүй. Лаборатори ажиллаад байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхэд
тэд нар одоо бол ярихтаа алхим бол одоо энэ бол хуран шинжлэх ухаан гэж ер нь бол зарласан шүү дээ тий. Шал бүх юмд хүрээгүй гэд. Яагаад тэгээд зарласан бэ гэд нэг асуулт гарч ирж байгаа. Худлаа юм тэд судлаад нөө хиймчт нь болохоор жинхэнэ юм судлаад тийм ээ. Алхимчт нь болохоор худлаа юм судлаад исэн юм уу? Адилхан л хоёулаа мэдэхгүй юм судалж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээд яагаад алхимчт нь болохоор нэг юунаас тугуулгнаас алт гаргана гэдэг дайалангуй Европын алхимчт тэгээд тэрэн дээр би нэг юм уншижсэн. Евгений Семеновын ном дээрээс алтыг гаргах нь гаргасан. Гэхдээ алтыг гаргасан гэд мэдэгдчих юм бол алтны үн шалтгаан хойсон. Тий, тэгэхэр болохгүй. Тэгэхээр ямар нэгэн ноён хаан вангууд алтаа тийм ээ тэр алхим чинь аваад гаргацсан бол тэгвэл таг нуух байсан. Тэгэхээр энэ мэдлэг хаашиж гарахгүй. Тэг шидийн юунд л төвшөндөл үлдэх хэрэгтэй байсан. Тий. А тэрнээс ингээд задлах юм бол нийтийн мэдлэг одоо нэг сая уулыг яаж юм бол тэр чинь нэгдүгээр хүмүүс хоорондоо алгацсан. А хоёрдугаарт алтны үн зүгээр. Яг гэвэл захын нөхөр хойч алт үлдэрлээд унвал тэгэл үнцэнэг болчихно гэж. Тийм тайлбарлалт өгсөн. Тэгэхээр тэр бас айгу одоо би яг одоо тэр үнэн гэж хэлж байгаа биш л дээ. Зүгээр тийм яриа байдаг юм байлээ. Ер нь томгруулаа яваад орчихлоо. Бид саяхан угаасаа нотлогдсон шүү дээ. Нөгөө цэрэнд чинь хар тугалгыг алт болгоод хувиргацсан шүү дээ. Нөгөө Швейцарын тийм нөгөө хурдсгоор физикийн тэрэнд чинь нөгөө нэг хурдсгангуудаа ямар ч байсан болд юм байна тий. Хар тугалгыг нөгөө 89 патронтой ч үлээ тэр протонтой ч үлээ тэрний чинь 3-ын суулж аяал алтны 1200 онд тугалгыг тэгвэл яагаасан гэсэн. Тэгэхээр бас өнөө тэгээд яг тиймэрхүү айхтар мэдлгүүд угаасаа ингээд хүндрэлтэнд байна. Тэнгууд одоо дахиад энд чинь нөгөө нэг эзотерик янз янзын домгууд орж ирж байна. Тий, зэрэгцээд. Тэнгууд одоо Месопотамийн ч байд юм уу те, Ираны ч байд юм уу, эртний Ираны ингээд нөгөө түр өмнөх юм дээр бидэд ярьжсэн ингээд бүх домгууд нийлээ нэг юм усан гал руу юусэн гэх нэг юм руу ороод идэг гэх те. Тэнгууд чинь жишээлбэл тэр эртний Ираны нэг юм домог байгаа даахгүй. Тэр бас Месопотамийн домог момгуудтай бас нэлээд таард идэг. За. Тэр ямар домог вэ гэхээр хүмүүс бурхадтай хамт амьдардаг байсан. Тэгээд тэр нөгөө анхдагч Атлантисийн домгуудтай бас яг энэ давхцдгийг. За. Ингээ бурхантай ингээд хамтраад хамт амьдардаг байсан. Тэгээ байжсэн чинь хүмүүсийн энэ нөгөө одоо хүчил чунал янз янзын юм ингээд бурхадад таалагдах байлаа. Тэгээ юусоо эднэр бүтэхгүй мэн үү? Эднийг орхиод явцгаая гэж шийдээ. Тэгээд нэг шөнийн дотор явахаар болсон гэж байгаа. Тэгээ явахынхаа тулд явчихаар бид нар хойноос олон юм яриулахын тулд бурхадтай амьдарч исэн гэдгийг ерөөсөө бүгдийг мартуулна. Тэгээ мартуулахдаа яаж мартуулах юм бэ гэхээр бүх дэлхийн бүх усанд одоо хор хийгээд шившлэг хийгээд тэгээ тэр усыг уунгууд бурхадтай амьдарч исэн бүх юм энэ хүмүүс мартна гэж байгаа байхгүй. Тэгээд тэр домгоор бол тэр бурхад ингээд хүмүүстэй нөхөрлөө янз янз болсон юм дөндөл байна л да. Тэгсэн тэр нэг үгэнд нэг бурхан аягүй хайртайсан баг. Тэгээ тэр үгэнд хэлсэн байна. За бид нар ингээ маргааш явнаа. Энэ усыг та нар уух юм бол ийм юм болно. Чи хэрвээ эрүүл ухаантай ингээ үлдээх юм бол юу вэ? Ус нөөцөлж яв. Тэгээ мань хүн баах ус нөөцөлж яваад. Тэгээд нөгөө гэрийнхэндээ бас уулахгүй. Тэгээ маргааш нь босоод ирсэн чинь дэлхийн бүх хүн галзуурсан байсан нэ. Шал өөр хацчих юм яриа. Тэгээд нөгөө одоо тэр үед ингээд хүний тэр 12 3 чадвар байсан юм л дээ. Тэр одоо тэр нөгөө агартнистэй гүйлэнгээр хөвдөг барьдаг гар хүрхгүйгээр юмыг өргөдөг юм олон мундаг чадвартай байсан гинэ. Тэр хамгаар тэгсэн чинь тэр бүх юм алга болчихсон. Тэгээ одоогийн бид нар болцсон юм байна л да. Тэгээд гоо бид нар ингээд эний чи ингэчдэг байсан шүү дээ. Та чи яач вэ? Бид нар бурхадтай амьдарч байхдаа ингэдэг байсан шүү дээ. Нөгөө хүүхдүүд ярьсан чинь бүх хүмүүс тэднийг шоолоод галзуу солиотой тэний мэдрэл муутай байна гэдэг. Ингээ ад үзэж ирсэн. Тэгээ өвгөн бол нэлээд үзэд тарж байгаа дийлхээ ойлоод за болио бүгдээрээ энэ ус энэ үе. Адилхан болохгүй бид нар амьдрал дийлэхгүй маань гэдэг. Тэгээд тэхээсээ өмнө тэр нэг алтан гудсан дээр энэ домгийг ийм юм болсон шүү гэж бичиж үлдээгээд тэгээд нөгөө нөөцсөн усаа асгаад нөгөө уснаас нь уугаад тэгээ бид нартай адилхан ингээд бурхтыг мартсан юм аа гэд ийм домог. Тэгэхээр зэрэг
яг энэ домог штэ. Тий, Тэгэхээр домог. зүгээр юу гэж хэлээд байна гэвэл тэр бүх нөгөө чадварууд байсан байж магадгүй. Тэ? Тий. Бид нэр ямар ч торонд байгаа, ямар ч аквариумд байгаа загаснууд юм бас мэдэхгүй. Мэдгч боломж авахгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр фантаз гэдэг утгаараа ингээ харах юм бол одоо физикийн хуулийн захирагдахгүй гэдэг юм уу? Тэр нууцлаг мэдлгүүд бол байгаа. Гэдэг тийм фантаз гарч ирж байгаа. Тэр олон домгуудаас. Тий. Гол нь зүгээр хамгийн гол асуудал тэр домгийг бид нэр одоо яах юм? Итгэх юм уу? Эсвэл өөр байдлаар буюу илүү рационал байдлаар өөртөө үнэмшүүлж тайлбарлах юм уу? Би үл жишээ нь өөртөө рационал байдлаар тайлбарладаг төрлийн юм баггүй. Ийм юм байхгүй. Зүгээр л нөгөө хүний юу ч гэсэн өчигдөр би Gemini, ChatGPT, Grok ингээд хэдэн AIs бүгднгээс нь яг нэг асуулт асуулаа. За ингээд одоо бүдгийн шашинд ч бай, бусад шашинд ч бай, физикийн хуулиудыг одоо юу гэдэг те боломжгүй зүйлүүдийг хийсэн. За Есүс Христ усан дээгүүр алхсан. За одоо буддистууд ингээд гүн бясалгаад ирэхээр тэнгэрт нисдэг. Шууд хан нэвтлээ явцдаг ч гэдэг юм уу те. Гэсэн чинь ерөөсөө бүгд ижилхнийг юм өгж байгаа нь бол энэ бол төсөөллийн хүний фантаз буюу төсөөллийн хүчээ буюу зүгээр нөгөө хүн ингээд живээд байгаа учраас живж өгөхөд байгаа учраас живдгүү бол мөн сайхна гэдэг төсөөлөлч гэдэг юм уу өлсөд идэх учраас ингээд бодоол хоол нь ургаал гарч ирээд идэг гэдэг ийм төсөөлөл фантазл гэдэг үндсэн тайлбар байх бас ш. Яг энэ бодит физик утгаараа усан дээгүүр алхаал физик утгаараа нисээд ийн гэсэн үг биш. AI шууд тэгж тайлбарлаж байна. Тэ одоо ингээд бид нар энэ юунд хэрэгтэй юм бэ гэдэг асуулт яригдана. Тэ тэнгуут ингээд бид нар хэрвээ одоо хүн нисэж болно гэдэг зүгнэл гэдэг юм уу, домог гэдэг юм уу байгааг бол бид нар хизээч нисэх юмсан гэж бодохгүй. За. Усан дээр алхаад явцдаг гэж бодож зүгнэхгүй бол хизээч бид нар зав хийхгүй. Бид нар нисэж болно гэж бодохгүй бол хизээч онгоц хийхгүй. Тэ? Тэгэнгუთ тэр утгаараа одоо түрүү ярьж байгаас тэр тулганаас алт гаргаж болно гэж бодоод үтсэн учраас өнөөдөр болдгийм байна гэдгийг ингээд атом молекулын түвшинд ч гэсэн болоод мэдчихлээ шүү дээ. Гэтэл эн чинь өөрөө яванда тэр нөгөө тим юм одоо бид нар тийшээ явах хэрэгтэй гэдэг нэг юм зам зааж өгöd байгаа. Жюль Верний маш олон тэр зөвлөл зохиолууд яагаад биелээд байгаа вэ гэвэл нэгдүгээр Жюль Верн ерөнхийдөө тэр шинжлэх ухааны суурьтай за энэ хөгжөөд ийм болж магадгүй юм байна. Тим юм хөгжөөд ийм юм болж магадгүй юм байна гэдэг юм руу нэлээд оруулж биччихсэн. Хоёрдугаар тэрийг уншсан хүмүүс ийм юм хийчих юмсан. Энийг яагаад хийж болохгүй гэж. Тэ? Одоо усан дээр алхах бодлоо зөндөө хийсэн шүү, тэ? Яагаад гэвэл нөгөө энэ хөлийн уулны талбай томроод ирэх юм бол тэгэл завил гэсэн үг шүү, тэ? Тий, ер нь бол тий. Тэгээ нөгөө нэг тэр чин тэнд өгж байгаа даралтал нөгөө усны нягтаас л бага байх хэрэгтэй шүү, тэ? Тэгээд тэнгуут тийм том ийм 3 м урттай гутал мотлыгээд ус мусан дээр алхаад үдсэн хүмүүс зөндөө байгаад байгаа, тэ? Тэгэхээр зэрэг нөгөө эн чин өөрөө одоо ашиг тусна гэдэг юм уу те ийм юм байгаа даа байхгүй аливаа юм чи нөгөө олон талтай байна шүү те тэнгууд ашигтай тал гэж байна бас хортой тал гэж байна те энийг алимдуулаад өөр хийж байгаа нөхдөд байна. Жишээлх юм бол Эрдэнэтүгийн гайхамшигч сайхан үзэгдэлгээд нэг ном байдаг те. За сонсч ирсэн тий. 13 дугаар 15 6 дугаар зууны үеийн нөгөө хятадын зохиол шүү те. Тэгээд нөгөө монгол хэлний тухай орчуулсан. Тэр үлгэрүүд байна. Тэгээд тэн дээр жишээлбэл тэр паник гэдэг нэг нөхөр байгаа. Тэр нөхөр юм нөгөө алхийн донтцсон. Тэгээд тэр нэг хүн дээр 3 удаа алхтуулж байгаа. Хамаг мөнгө бараад. Би чамд алт бүтээж өгнө гэж хэлээ. Тэгээд алт бүтээхийн тулд эхлээд нөгөө үүсгэх алт чи хэрэгтэй байна. Тэгээд нэг алтын аваад муцлаж байгаа гэж бодож байгаа алтын авчаад мөрчдөг. Тэгээд нөгөө нөхөр юу гэж боддог вэ гэхээр холтуулчлаа гэж бодохгүй. Яг болох гэж ийсэн юу буруу олчвол гэж боддог. Тэгээд тэр чинь бүр их балиар үлгэр штэ. Тэр Эрдэнэтүгийн гайхамшигт сайхан үзэгдлүүд номыг уншаад би хятад гэдэг үндэснийг амар ойлгосон байхгүй. Тэгээд амар өрөвдсөн байхгүй. Суурин иргэн шил гэдэг чинь ямар хэцүү те ямар үүдэлтэй амар амьдрал байд юм бэ те гэдэг тухай ойлгодог байхгүй тэр номыг уншаад. Тэнгуут тэр пан гэдэг нөхөр 2 удаа бүр амар том өрөлж байгаа бүр ингээд өстө баргуулагч юм боллоо госолж байгаа шүү дээ тэр нөхөрд. 3 дахь удаага бариад авч байгаа байхгүй нөгөө нөхрөө. За тэгсэн чинь ийм бас за одоо би чамд ястай жинхэнэ зааж өгье.
чи хамаг алт мөнгө аваад. Тэгээ наадах чи өстө жинхэнэ би ингээ тоогоод өгөр алт болгоод өгнө. Тэгээ нөхөр юу яаж байгаа штэ. Бүх алт мөнгөө бариад нөгөө өөрчн дээр дахиад өртөрч. Тэгээ нөгөө нөхөр чинь бүр юм амар тансаг харш маштай нөгөө нөхөр чинь. Тэнгуут ийм лаг баг юм ч одоо итгэхээс аргагүй. Тэгээ манай эхнэр гэсэн амар гоё хүүхэн танилцсан. Нөгөө хүүхэн рүү чичрээд. Тэгээд нөгөө нөхөр чинь ийм тусгай нэг юм дугуун шиг юм дотор тогоо тавиад алтмалт урцалгаа. За одоо тэд тод оног 40 тоног ч илүү ингээ урцлах хэвээр. Ингээл эн чинь бол одоо тоогоод өөр алт болоод ингээл амар болно. Тэгэхдээ энэний хажууд ямар нэгэн одоо бэлгийн харьцаа марцаа илүү тутам гэж байна. Тэгвэл тэгэл дуусна гэж хэлж байгаа юм. Ааха. Тэгээд авгаатайгаа үлдээгээд нөгөө төх хоёрыг авгаатайгаа манууч авчиж байгаа юм. Тэгээ нөгөө нөхөр чинь нөгөө хоёр хүүхэн дуурлаа тэр жижигхэн өрөө дотор ойлгоно байсаар байгаа. Юм болоо. Тэгээ юм болоод тэгээд нөгөө нөхөр дөөр чинь үрж ирэнгуутаа чи миний хамаг юм ингээд. Тэгээ одоо ингээд алт болсон маастайгаа сүгсэн болоогоос чинь энэ та хоёр хажууд нь яатсан байна. Тэгээд нөгөө нөхөр хашаалтай бүр юучгүй болоод одоо чамаас үг цагдаад өгнө мөгн болоод нөгөө нөхөр чинь нөгөө хамаг мөнгөө өгчөө дээрээс нь өвдөг сөхөржгүйгээд гайлаа хачин бол. Тэгээд сүүлд нь мань хүн тэгсэн ч гэсэн дуусна мэдээгүй явж байгаа шүү. Тэгээ сүүлд нь нөгөө чинь тэнж гулгачин болцсон тэнж явж байгаа тэр эмсийн хүрээлэн нөгөө хүүхд харж байгаа байхгүй. Тэгсэн нөгөө тэгээ очоо уулзсан чинь зүгээр нөгөөх нь нэг бие өмнөх чиг түрээслээд авцсан. Ийм болсон гэл. Тэгэхээр нөгөө энэ чидийн хойноос хөөцөлдөх бол бас тийм. Тий. Зүг биш. Тий. Одоо боддоор өнөөдөр одоо би нэрийг нэлээд яг миний бас нэг ойрын найз гэдэг. Энэ чидийн хойноос амар хөөцөлдөг. Би бүр энэ таны энэ нөхрийн тухай үлгэрийг хүртэл ярьж өгөөд ахтал мань хүн бол ерөөсөө ингээл хайхдаг. Тэгээ энэ юм хөөцөлдөөд ирэхээр сүүл рүүгээ одоо яадیں۔ Ерөөсөө дэлхийн сүнөг тэр өдөр болгон баг надад за одоо тэдэн сарын тэдэн дэлхийн сүнэ шүү дээ. Эсвэл одоо тэдэн сарын тэдэн фут өгөх гэж шүү дээ. Одоо газар хөдлөх гэж шүү дээ. Тэгээ энэ ингээд сүүл рүүгээ ийм байдал руу оролт юм. Тэгэхээр нөгөө одоо залуучуудаа гэдэг юм хүмүүстэй хандаж хэлэхдээ ижидийн араас ер нь бол битээ хөөцөлдөг. Тэгэхдээ яг Harry Potter-ын ижид заадаг сургууль байгаа юу гэвэл байгаа. Энэ бол зүгээр л бидний 10 жил энэ ерөнхий боловсролын донд сургууль гайхамшиг байхгүй бид нар жинхэнэ ижидийг заадаг. Үнэхээр тэр ижидийг олон ойлгоё гэвэл хим физик үнэхээр сур. Тэгээд ойлгоо. Үнэхээр хичээлдээ анхааралтай бай. Үнэхээр тэнд бид бүх ижидийг зааж байгаа байхгүй. Гэтэл энэ хэдхэн зууны өмнө бичиг үсэг сурахын тулд бөө юм болж иж гэр мэр бүлээсээ ганц ухаантайгаа авчиж нэг мундаг хүн шав оруулж хамаг юм нүгж дааж иж сурдаг байсан ийм ичидийг өнөөдөр үнгүй аваачаад өгөө гэдээ хахад үгүй гэж цогтаад ич болохгүй. Тэр бол айгүй имгэлтэй. Би бол тэр талаас нь бас илчхэн зүв гэж бодож байгаа. Тий. Би хараа жоохон юм дээр стернෝны бичигний ичидийг ингээл тэр дээр үе хүмүүс үзэл гайхчихсэн те. Бас зөндөө олон кинон дээр бас л эртний тухай кино эсвэл нөгөө нэг арай боловсроогүй ард түмэн дээр нөгөө нэг Европод шачдаг ч юм уу. Нөгөө дуран өгөхөд тэр бол инженчуудын хувьд ичид байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэр тэндээсэн юмыг нэг юм ингээд авахаар яг нүүрэн дээр наваад ирдэг те. Тэгэл гайхал ин чи юу вэ гээл тийм ээ. Тий. Энэ бол яг өөрөө чи ярьж байгаа ичид байхгүй юу? Тухайн хүмүүстэй бол тийм ээ. Одоо ичидэнд нэг мэдсэн ичидийг одоо эзэмшиж байгаа хүмүүст бол тэр бол зүгээр л дуран. Тийм сони биш. Тийм ээ. Тэгтэл мэдхгүй байгаа хүмүүст бол энэ бол гайхамшиг байхгүй тийм ээ. Одоо тэгээ эргээд яг сонирхолтой эзотерик яриа руугаа ороход жишээлбэл одоо батарей байна шүү дээ. Зай гэж монголчууд орчуулсан тийм. Би энийг бүр ингэ биширдэг байхгүй. Ямар хүн энийг зай гэд орчуулж ба. Бүх дэлхийгээрээ шахуу баг бүгдээрээ батарей гэж батарей. Монголчууд ганцаараа баг шахуу зай гэж хэлдэг байхгүй. Тий. Тэгээд зай гэдэг үгнээс ингээд уршаа судлахаар нөгөө буддизмын нөгөө одоо
сувраг бүтээгээд дотор нь хийдэг юмнуудыг чинь зай гэдэг шүү дээ. А тийм үү. Тийм. Тэгээ нөгөө бурхан 18-аа шүншгэлэхэд чинь бас дотор нь хийдэг юм байгаа шүү дээ. Тэдний чинь зай гэдэг шүү дээ. Тэгээд яг би энийг талигаш нөгөө пүр бат ламтай байж байгаа л ойлгосон. Мань хүн чинь бас зайгаар айгүй юм хийдэг юм байхгүй байсан. Тэгээд энэ юу гэсэн үг гэхээр ерөнхийдөө бол монголчууд буюу тэгээд буддизмын энэ нөхдүүд бас зарим нөхдүүд юу гэж ойлгодог байсан юм бэ гэхээр аливаа бодис янз бүрийн юмыг тодорхой зайд зөв зайд ингээд зөв дараалалаар байрлуулахад эндээс янз бүрийн энерги гардаг гэж үзсэн. Тэгэхээр энэ зүгээр технологи гэлээд байгаа юм. Одоо гар утас ч гэсэн үндэл тийм шүү дээ. Янз бүрийн бодисуудыг яг янз бүрийн зөв зайд нь оруулж тавиад байж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр тэндээс янз бүрийн энерги гарч байгаа шүү дээ. Тэгэхээр бактери гэдэг зүйл бол яг тийм байхгүй. Бодис янз бүрийн бодисыг зөв дараалалд оруулаад зайг нь олоод тавьсан учраас тэндээс эрчим хүч хадгалж гарч ирж болж шүү дээ. Яг нэг хэлсэн шүү дээ. Өсгөнүүд айгүй олон өсөг байгаа. Чи тэрүүдийг зөв байрлуулж юм бол гайхалтай гардаг тийм байхгүй. Тэгэхээр нөгөө зай гэдэг юм маань тэр орон зай зөв зохицолтой бодисууд байрлах тухай ойлголт байгаа байхгүй. Тэгэн гол тэнд ингээд юу буддистууд монголчууд ер нь юу гэж үзээд байдаг байсан бэ гэхээр зэрэг аливаа зүйл яг хүн шиг одоо бид нар нөгөө сүнсний тухай ярьж хахад хүн чинь нэг юм физик биетэй физик биш биетэй гэж ярьж тэ. Тэгэн гол тэнд бүх юмыг тийм гэж боддог байхгүй. Бүх юм тийм. Бүх юм сүнстэй гэдэг юм уу те. Тэгэхээр тэрийг энэ зөв энергийг гаргахын тулд нөгөө нэгдүгээрт одоо бие махбод нь байхын тулд тэр зай гэдэг юм ингээд зөв байралтай, зөв дараалалтай тэнд байж хэвээр. Дээрээс нь тэнд нөгөө нэг ам буюу сүнс өхийн тулд одоо тарин унших хэвээр. Тэ? За тийм. Тийм, тарин унших хэвээр. Зөв энерги. Тэгээд нэг 10 гэж яддаг шүү дээ. гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө тарины шид гэдэг юм руу ингээд яваад орж байгаа. Тий. Тэнгууд тарин гэдэг юм чинь ганцхан Азад Монголд нь байгаад байхгүй тий. Англ бүгд байна тий. Спел гэдээ байж шүү дээ. Тэнгууд тий. Тэгээд би яг зүгээр одоо энэ зүгээр ёстой Монголын шинжтэй юм хэлэхэд нэг лам надад ярьж ирсэн. Тарины шидтэй 3 хил байд юм аа. Тэгэд 2 нь бөхцсөн юм аа. Нэг нь амьд байгаа юм аа. Гэт ярьж байхгүй. Тэгээд заа гэдгсэн чинь ямар 3 хэл байд юм бэ гэсэн чинь латин хэл, санскрит хэл, монгол хэл 3 байд юм аа. Гэж байхгүй. Тэгээд латин хэл бол ингээ мөх зөө. Тэ? Тэгэхдээ бүх Европын дом шившлэг латин хэлээр явдаг. Тэгдэг. Тий. Тэгсэн мөртөө тэр латин хэлнээс ч одоо яг ингээл англ, герман ингээд энэ бүх хэлнүүд чинь ингээ гараад ирж байгаа шүү дээ. Үсэж байгаа шүү дээ. Санскрит хэл болохоор одоо эндхийн бичгийн хэл болоод үлдсэн бас. Тэгсэн. Яг хэрэглээнд байхгүй. Хинди хэл биш. Тий. Гэхдээ бүх бичиг номуудаас юм яг дорны латин хэл шиг ингэж явж идэг. Ийм хэл байна. Тэгээд монгол хэл ордог гэж байна. Тэгээд монгол хэлийг одоо тэр амны бэлгээс аштын бэлэг гэд битгий юм уу орлоод гэдэг монгол хэл өөрөө тарины шидтэй хэлээ. Тийм учраас нөгөө хэлсэн юм хэлчих гэдэг зорилготой ийм хэлээ. Тэгээ одоо болтол ингээд хэрэглээнд байгаа ганц тарины хэл гэж байна. Тэгээд мань хүн бас аягүй сонь юм байна. Тэгээ би асуусан яахаараа ингээд тэгвэл бүх ном чинь төвдөр уншаад байгаа юм. Тэ? Тийм ижидтэй бол монголоор уншиж болдог юм. Тэ санскритаар яг унших гоо. Гэсэн чинь төвдүүд маш олон жил энэ хэлийг тарины шидтэй хэл болгох гэж оролдож бясалгал хийгээд ирэмдэг зэрэмдэг тарины хэл болсон гэж байна. Гэхдээ энэ үндсэн 3 хэл шиг тийм мундаг чадварыг олдлоо дахиад хэдэн зуун жил хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэгээд мань надад бол айхтар юм тайлбарсан. Одоо тэр угалзын ламын тухай ч гэх юм те. Тэр их аюул сони юм байдаг л да. Одоо тэр бас л нөгөө муу тайлгаач бүр бат яриа л да. Нөгөө нэг богдын башгууд гэдээ ярьж байна. За тий. Тэгээд тэр богдын башгуудаар манер нэг юм тогтмол хийгээд хэвлүүлж бариад ихсээ. Тэгээд тэр богдын башгуудыг ингээд хэвлүүлэхэд тэр тэнгэрийн чулууны бичиг гэдэг юм байна. Тэгээд тэр тэнгэрийн чулууны бичиг тэр эмийнхоо ума пани суугаа гэдэг юм байна шүү дээ. Мэдгүй за. Тэр тариныг одоо цүмэн цагийг гатлах тарин энэ төр гэдэг юм байна л дээ. Тэгээд тэр одоо Бээжингээ ойрлцоо тэнгэрээс бууж ирээд нэг том чулуун дээр бичигдсэн байдаг гэдэг том хөтөл. Тэгээ яг тэр мэрийг оруулсан нэг тийм том мань ном хэвлүүлсэн. Тэгээд тэр номыг бас би нөгөө нэг саахан мухарцтай найз майзтайгаа хамт гүйж байгаа нэлээд дуу юм хэвлүүлж бай тарааж ирсэн юм байд. Тэгээд тэр ном яадаг гэсэн чинь энэ номыг ингээд
хэвлүүлж бариад ингээд явсан хүн төрийн цаазанд хүртдэг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр жишээ ярьсан чинь тэр номыг эмхтгэж 1978 оны алдаад тэр угалзын лам гэж лам. Одоо энэ гандгийнх бол мундаг мэд юм лээ. Аг тайрны мундаг лам байсан гэж. Угалз гэдэг нь өөрийнх нь нэр биш. Өөрийнх нь нэр нь өөр. Тэр Булган аймгийн угалзын уул гэдэг юм байсан учраас тэр уулынх нь нэр тэр угалзын лам гэдэг байсан. За. Тэгээ мань хүн тэр номыг энэ башхуудыг орчуулж бариад ингээд эмхтгэж бариад 1908 7-8 оны үед хэвлүүлсэн юм байна. Тэгээ байж исэн чинь 35 онд байдаг үлээ. Мандрыг бариад тассан. Тэгээ барьж аваад ийм эсэргүү ном хэвлүүлсэн. Яасан ийсэн гэдэг. Ял тулгаад 10 жил өгөөд шоронд хэцвэт. Тэгээд мань хүн тэр 10 жилийн шоронд суугаад гараад ирэх үед нөгөө их хэлмэгдүүлэлт яваад бүх зиндааныхын ламныг заасан. Манай ялаа идлээ сууж исэн. Тий, ялаа идлээ сууж байгаа шорон руугаа амтныг яах юм. Тэгээ 10 жилийн дараа хугацаанд дуусаа гараад ирсэн бүх зиндааныхын лам нар бүх тэр аг тарны мэдлэгтэй байсан лам нар байхгүй болсон гэж байна. Тэгээ мань хүн бол сүүл тэр үлдээд энэ гандан мандан тэр аг тарныхаа юмыг зааж урьж авч байгаа бүх сүүл бай дондас орсон юм да. Тийм юм байна. Айгуу сонь төхөлтэй. Тийм. Их сонин юмнууд байна тэнд. Тэнгууд одоо тэгээд тэр нэг хүнээ санаанд багтах бол сонин ижидүүдийн тухай би бас гачигчийн юм их л уншижсэн л да. Нөгөө өмнө нь дийлжсэн найруулагчсан учраас заавал үнэн байхыг шаарддаг тийм. Тэгэхээр ингээд сайхан болдортой хийждэг гэх тийм. Монгол хүннүүгийн би ч нөгөө нэг модон шануу гэдэг кино хийх гээд орон шоронд ороод гэл баахан явлаа штэ. Тэгээд тэр үед би ч нөгөө хүннүүгийн судалгаар ороод тэгээд нилээн цаашаа ухаад монголчууд ч бүр хүннүүгээс өмнө тэр Бида улс, Бида аймгийн холбоо, Лохой Трун, Жун, Ди, Олон Ди аймаг, Олон Хуу аймаг гэдэг ингээд өшөө дахиад явсаар уршаага дахиад нэг лав нэг 5-6 мянган жилийн түүх байхгүй юу? Төрт ясны штэ. Тий. Одоо л бид нар анхны төрт бол сүннүүх гараад байгаа болохоос тэрнээс ч өмнө дахиад зөндөө юм байна. Тэнгуут яваад мөшгөөд байсан сүүл рүүгээ бол тэр Олон Хуу Ди аймгийн үе болоод ирэнгуут тэнд нэг монголчуудын миний ойлгож байгаагаар нэг 10-аад үндэстэн ерөнхийдөө монголчуудыг бүрлүүлсэн бол таарч байгаа. За. Одоо тэр археологийн судалгаагаар тэр буган чулууны соёлч байт юм уу, дөрвөлжин бушны соёлч гэдэг юм уу. Ийм өөр соёлтой нэг ийм 10-аад үндэстэн явсаар угаад нэг үндэстэн болоод монголчууд болж өөрсөн болж таарад байгаа байхгүй юу? За. За тэгэнгუთ тэр дотор миний амар сонирхол татсан нэг үндэстэн байсан байхгүй. Одоо тэр их хачи юм ярина. Чам чи баяа өнгөрөх л. Тий. Их сони юм байна. Тэгсэн ингэж байгаа. Тэрийг ингээд уншаад явж ирсэн нэг үндэстэн юм хүний генээр тоглолдог үндэстэн байж гэж байгаа. За. Хүмүүс ингээд хооронд нэг бид нар ч мал аж ахуй эрхэлдэг учраас тэр ген мэн ингээд ямар хүн яавал хоорондоо эрлийцчихэд юу болохыг айхтар мэддэг хүмүүс байгаа даа. Гэтэл Европч нь бол одоо ах トゥ хоёр сууж болдгоо маа гэдгийг саяхан ойлгож байгаа ч тийм цус ойртолмоор гэж юм байдаг гэдгийг тийм тэгсэн тэр генер тоглодог үндэстэн гинэ. Тэгээ яадаг вэ гэсэн чинь тэр нөхдүүд хамгийн наадлын жишээ гэсэн чинь ингээд нөгөө одоо хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Таргуу хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тэр хүмүүсийг ингэж хооронд нь цэлэгцлүүлж эрлийцжүүлсээр байгаад тохоогоос өндөргүй хүмүүс гэж байгаа байхгүй. Ийм хүмүүс гаргаж авсан. За 20-од гэж. Тэднийг тасын ангаахаатай хамт нэг торонд тийжээгээд. За. Тэгээд том болохоор нь тасын уунуулаад өсгөждөг. Зөө. Тэгээд заншлаач хэлдэг. Одоо байлдахын өмнө тагнуул хэлдэг. Байлдахын өмнө нөгөө тастаа нөхдүүд дээгүүр нээсэж очиод тэндэн дидэн зэрэг байна, эндэн дидэн зэрэг байна гэж буцаад ирдэг гэж байна. Тэгээд домгүй. Зөө. За тэгсэн сүүл рүүгээ бүр амар үлгэрийн юм болж эхэлж байгаа юм тэр чинь. Тэгээд уншаад эхэлсэн чинь энэ хүмүүс ингээ янз янзын юм хийсээр байгаад хүнийг хараад л өхүүлж чаддаг хүмүүсийг бүтээсэн гэж байгаа юм. За хараад өхүүлд. Би тэгээд за энэ үлгэр те. Тэгээд үйл хөлгөлдөг хүмүүс бүтээсэн ингээл юм амар юмуд байна. За энэ үлгэр гэж бодохгүй юу? Тэгээд тухайн үед одоо яста баяа онгорыг асуугаад байдаг чинь. Баяа онгор. Тэгээд тэр хүмүүс хаагур байрлаж исэн юм бэ. Сонирхоод үзэн үстэй. Тэгээд сонирхоод ингээд газрын зургаас хайгаад байсан чинь ерөнхийдөө Баян Онгор аймгийн бөмбөр сум 3 сайхан сумнуудаа орчмоор байна. Тэр хүмүүс. Хорхоонууд. Оо тийм хараа ингээд хэлдэг. Яадаг. Тий хорхоонуудтэй гээд. Тэр чинь огтох тэр хүмүүс ч юм байна. 3 хүнд.
Хорхоо нүдтэнгүүд гэ тэ. Тэр хүмүүс чи яадаг лээ. Миний сонсноор бол явхад зүгээр ингээ нөгөө гоё юм надад зарчаач гээд тэгээ зарчаач гэвэл өгөхгүй бол тэгэл тэр нь эсвэл хулгаад алдагддаг эсвэл өгчдөг. Тэгээ эсвэл янз бүр болдог. Тэгээд зүгээр хорхоо нүдтэй юмнууд гэл ингээл аяа. Одоо ингэдэг тэр хүмүүс ингэдэг гинэ. Тэрний сонио. Гэрт орохдоо эдээ будаа байвал хураагараа. Зур шарах байвал давлаарай гэж хэлээд ордог гэж байгаа юм. Тэгээд орохдоо ил шарах байвал харчвал идэлчдэг гэж. Эдээ будаа ил байвал харчвал өтчдөг гэдэг. Тэгээд тийм учраас өөрсдөө бүр тэр юм мэддэг. Тэгээд тэрний үрүүд мань бүр саяхан болтол байсан. Одоо ч айгуул байдаг л тий. Одоо яригдгаа болчих. Дээр үед л имэйл буураж 50-60 онд бол бүр их хэлбэг байсан гэдэг байгаа байхгүй. Аа. Тэгээд тийм хүмүүс байсан. Тэгээд бүр яг ингээд өөртөө гадна гэрийн гаднаас тэгж хилж захиж агаад ордог байсан айл. Зөө. Тэгэхээр магадгүй тэр за ингээд үний юм байна гэж бодоод тэрүнд итгэх юм бол 3000 2000 гаруй жилийн өмнө тэр гаргаж авсан хүмүүстэй өнөөдөр хүртэл ингээд хүчин буурсаар байгаа тийм хэмжээнд очиод үлдэж гинэ гэж бодох юм бол харцаараа хүн алдаг байсан гэдэг нь худлаа биш бол тарах гэдэг. Тийм байна. Ер нь бол тийм сони юм бол. Тэг би бас анх надад бол амар тэнэг санагдсан байхгүй. Тэг би ч гэсэн. Айгу утгагүй. Тэг бас хараад байг л. Тэг манай энэ бурайч ч өөрөө итгэдэг л байсан л та. Тэг хорхоо тэгээд тийм хүмүүс тэгээд яг ингээд яг тэгэхэд бид нэр газрын зураг дээр хараад тэгээд манай нэг баян хонгорын найз байжсэн. Яг саяных шиг хэлсэн байхгүй. Энэ хавар байсан юм биш гэсэн чинь ингэж харснаа. Хорхоо нүдтгүүд юм. Үлжиж сумыг орохгүй юу? Мэдгүй. Хорхоо нүдтэй би бас сонсч хорхоо нүдтэй тэгээ сүүлд нүдний орох морох ч гэдэг хөлөө тэгээ нүдний ор орчлоо. Одоо наад мороо зар гэдэг. Тий, нүдний хор орчлоо. Тий, хүн шүлэгтэй л одоо зарчаач гэдэг нүдний ор орчлоо одоо зар гэл. За тэгээд тэр нөгөө нэг хараалч гэдэг нөхцөл байна шүү дээ. Нөгөө хар хилтэй байдаг. Хараалч хин дээр хар хилтэй. Тэр хар хилтэй. Тий, мэдгүй дээ. Хамгийн хараалч гэж байдаг юм уу? Биш бүр надад тэгэж бүр хүн ярьсан. Бүр хараараа бүр ингэдэг энэ хилэн ингээ уг нь юм хар байдаг ингэдэг. Одоо тэр ингээд цагтайж канон дээр нөгөө төвдүүд ингээд ялагдаад ингэж байгаа сте. Тий. Тэр чинь нөгөө нэг төвдүүд амар хараалч юм байна. За би тэр догмыг сонсч байсан. Тэгээд нөгөө нэг хилээ гаргахад хар байх юм бол алах байхгүй тэрийг. Хараадаг хүн нөхөр. Тэгээд би хараалч шээ гэнэ. Ингэж мэнлээ тэр чинь. Тэгэхээр зэрэг одоо тэр эд шидийн талын гэдэг юм уу тэр жатаг гэдэг юм биш тий. Тэр хараал жатаг гэдэг тий. Одоо хараалын чи хамгийн ерөнхий юм жатаг гэж юм биш. Тэгээд нөгөө хараал гэдэг нь чинь жатаг чинь тэр гэдэг шүү дээ тий. Тэгээд тэрнтэй холбоотой юм бас их сонин юмнууд байдаг л та. Зүгээр одоо би ингээд түүхэн баримтууд ярихад чинь улаан хацарт гэдэг ном байдаг тийм. Одоо нөгөө Богдаант Монгол улсын үеийн гэмт хэргийн бүртгэл тэмдэглэл. Мэдгүй одоо сонсож байна. Ахиус байдаг штэ улаан хацарт. Тэр улаан хацарт гэдэг яга улаан хацарт гэдэг нөгөө хавцын улаан торгоор хавцдаг тийм. Тэгээд нөгөө нэг одоо тэр улаан торгоор хавцалцсан зохион болоо энэ нөгөө хэргийн материал гэсэн ялгаатай штэ. Тэгээд тэр улаан хацартыг ингээд үзэх юм бол тэр шийдсэн хэрэгүүдийн бараг дийлэн хувь 70-80% хараалын хэрэгүүд. Тийм үү? Тийм ийм ламын ийм нөхөр тэр юуг ингэж очиж хараагаад ийм ингэж алдсан байна. Энийг ингэж хийдэглээ. Тийм ийм нөхөр тийм хараалаар ингэж алсан байна. Тэгсэн байна. Дүүр хараалын. Тэгэхээр одоо тэр чинь одоо юу ч гэж хэлээ. Тэгээ ингээд ийм хараал мараалын чинь тэр амар янз юмнуудыг яхаар одоо ингээд заавал ганц буддизм багт бөөд байгаад байгаа юм биш шүү дээ. Европ ч гэсэн ингээд бүгшнүүд баг. Хараал одоо Европын шулуун гэдэг юмнуудаа Оросууд хараал хийдэг те. Нөгөө Африкийн нөгөө вүдүү шашныхан хараал хийдэг те. Ингээд энэ бие сүүл рүүгээ юу гэж ойлгосон юм бэхээр энэ бол хүний одоо тэр аура гэдэг юм уу энерги тэмтээдэг. Энийг л хийх гэж оролддог одоо энерги ирж гэдэг юм те. Ийм юм байдаг юм шиг байна гэж л ойлгож байгаа байхгүй. Тэгээд тарин гэдэг нь юу юм бэ гэдээ ойлгоод бодоод ирэхэд яг нь ерөнхийдөө их бүдүүлгээр тайлбарлах юм бол ингэдэг юм шиг байна. Эхлээд энэ тарныг ингээд давтаад байгаа. За нэгдүгээрт энэ сэтгэл санаа өөрийгөө ингээд тайвшруулж байгаа. Засаж байгаа манай бадмын хүмүүс тэгээд идэх ч юм уу те. За аг шамрын за шатараа шамрын бат гэл ингэн гутал тэр нэг юм чөтгөр байсан миний айд залуу болж идэх ч юм уу те. Ийм юм байд юм шиг байна. Тэгэнгуутаа тарныг ингээд тэд давтна. Тэргээл юм байд шүү дээ. За тий. Одоо манай тулааны урлагчсан ингээд нэг
одоо цохилт нэг техникийн 10,000 давтах юм бол чиний өөр юм болдог. Рефлекс болж суудаг энэ төр гэл тэгдэг тий. Тэрүүш ингээд давтаад ахаар тэр дууны долгионоос ч байд юм уу юм энерги гардаг байх гэж бодож байгаа. Тий. Дууны долгион, дууны долгион чи хүнд нөлөөлнө шүү дээ. Одоо энэ 300,000 гэрчээр ингээд гэх юм бол энэ хаг усэрдэг шүү дээ. Тий. Тэгэхээр тэрүүн шиг тэгэхэр зэрэг дууны долгиороор ийм нарийн энерги гаргахтаа төвлөрдөг юм шүү. Ааха. Тэгээд тэр одоо үйлс байд юм уу, тэр хүнд байд юм уу, хор байд юм уу, тос байд юм уу, ерөөс байд юм уу, хараал байд юм уу, ийм юм ингэж чиглүүлэх чадвартай болдго юм шиг. Тэгээд сүүл рүүгээ бол тэрийг зүгээр нөгөө бодох төдийд нөгөө энергийг гаргаж чаддаг. Тиймэрхүү чадвартай болдго юм шиг. Тэгээ ийм хачин одоо тэр харааллын янз бүрийн домгууд ингээ уншаад байж хаад чинь хамгийн амар хараалч тэр нараажтай хараал гэдэг юм байна байхгүй. Одоо тэр за ингээ ламнар мамнар буддын айхтар мундаг том улсууд уучлал нээз тийм ээ. Тэгэд тэнд бол жишээлбэл ингээд за ингээд хараалаар байлдаж байгаа биенийгээ хараагаад байлдаж байгаа хоёр хүн бол ингээд би одоо бидний мэдгүй ертөнцид тэдний чинь дулаан болоод байна шүү дээ. Тэнгуут ингээд ийм гадна талаараа нэг ийм бүрхүүл үүсгчдэг гинэ. За одоо энэ нөхөр намайг харах гэж байгаа бол тийм байхгүй гэх тээ. Хараа бодтой хүртэл гэдэг чинь тийм нэг ийм хамгаалалтын бүрхүүл үүсгээд байдаг. За тэнгуут яадаг вэ гэхээр тэндээс миний хараал нэг ийм сумны зэв шиг юм хурж ирэл миний одоо тэр авраач гэдэг юм уу юм гимтэх гээл орж ирдэг юм байл да. Тэгээд тэгэхээр нөгөө донг гэл тэрийг мөргөөл унддаг юм байл да. Одоо бамбаа шиг тий. Тэгсэн чинь тэр дотор тэр нараажтын хараал гэдэг хамгийн амар хараал гинэ. Тэр яад юм бэ гэсэн чинь цэцгийн үр болоод хийстэг хараал. Тэгээд тэр нөгөө миний хамгаалт чинь ийм нөгөө буу зэвсэгнээс хамгаалдаг болохоор ингээд хос биш юм цэцгийн үр хийсээд ороод ирэх гимгүү гэж боддог. Хиймийн зэвсэг шиг. Тийм араад юм биш үү? Тэр одоо десерт дээр чинь нэг ийм гоё үг байдаг штэ. Үнэн бол юутай сайхан блэ? Худал бол юутай сайхан уран хөхтэй шувуу илээ гэж үг байдаг штэ. Тэр шиг нэ үнэн бол амар юм. Худал бол ямар гоё зүгнэлөө фантаз бай тэ. Тэгээд тэр ингээд хийсэж ирээд нөгөө нөхрийн амрууч гэдэг юм ингээд орчт юм. Тэгээ амраа ороод ходоод нь оронгуудаа ингээд цэцэг болоод ургадаг гинэ. За алж ш. Тэгээ цэцэг болоод ургах дээр ингээд цэцэг учраас таатаа хүлээж аваад ерөөсөө хүн одоо мэддэггүй л юм л дээ. Тэгээ нөгөө нэг ингээд цэцэг ингээд ургаад ингээд бүх сүв, бүх сод шүрмэс, бүх биеэр нь ингээд ургаад дуусахад нөгөө хараал хийж байгаа хүн ингээд бүх цэцэг нь гинт зэрэг дэлгэрээд тэг бүх нөхс үеийн зэрэг бөглөөд тэр нөхөр ингээд пад гэн нам өгдөг. Тэгэхээр энэ хараалын дотроос тэр хамгийн амар хараал нь тэр нараажтын хараал гэж юм байдаг гэж байгаа юм. Фактологийн зүйл. Амар тэгэхээр нөгөө яг л тийм би тэр үгэнд угаасаа их дуртай байхгүй юу? Үнэн бол юутай сайхан бэлээ. Худал бол юутай сайхан уруу хөхтэй шуу илээ гэдэг нөгөө нэг рогмогваг харчаад ирсэн хэрэг хилдэг шүү дээ. Ийм гоё хүүхэн байна гэдэг ирсэн чинь. Тэр шиг энэ үнэн бол амар юм. Худал бол амар сонирхолтой фантази юм тий. Яаж тэгж фантазч чадчихэв тий. Тэгж нарийн тий. Чи зүгээр хоосон фантаз биш тий. Тэр чи ингээд хүний ам руу ороод тий. Ингээд тэр чи ер нь бол одоо бол баг нууц албаныхны тэр нөгөө янз бүрийн ашигладаг хорморч ер нь баг тэгж үлчтэй байгаа ч тий. Тий. Яг тэгээд Литвиненкогийн нэг хэсэг чинь юугаар нөгөө нэг Британд нөгөө цагаачлцсан Орсын тагнуул Литвиненко гээл тий. Тий. Хор өгцөн гээ тэр хорн гараад ирцэн гээл ингээл юм төгцсөн гэлөө яадаг лээ. Төгцсөн юмс бариад байгаа орд. Мэдгүй харин яац жилээд гэдэг чинь баг орчин үеийн тиймэрхүү юм шиг шиг юм бос ярьсан шүү дээ. Тэгсэн тий тагнуул Литвиненког ордуулсан гэл. За тэгээд тэр нөгөө нэг түрүү нөгөө гуруулаа ярьжсэн шүү дээ. Хүмүүс нөгөө нэг за Жюльверн ч бай, Жюльверн зохиолыг ч уншаад ч тэр ер нь ингээд хүмүүс өөрийнхөө хүслийг яагаад энэ биелүүлж болохгүй гэл ингээл шин одоо нээлт гаргаад явдаг тийм ээ хүндэрдэгтэй. Тэгээд дараа нь би нэг сүүл тэр нэг Японы нэг нэлийн мундаг нас орсон дуучин Японы ард түмэн тэр дуушинд айгу хайлтай гинэ. Тэгсэн чи тэр нэг голограммаар гаргаж ирээд яг өөрийнх нь дуугаар ингээд концерт тавьсан гэдэг нэг тийм 18 он 19 он нэг тийм концерт болсон Японд. Тийм тэр би бодож исэн. Тэг хүн төрөлхтөн хүсээд нь штэ. Тэр одоо өгсөн аав ээжигээ нас орсон байх хүсэн дээ шүү. Нас орсон аав ээжигээ дахиж уулзмаар байна те. Тэгэхээр
одоо бол технологи голограммаар тийм юм гаргаад тэгээд хиймэл оюун ухаанаар тийм болгоод гаргаад ирлээ байхгүй. Тэгээд бид нөгөө бид тэрч нөгөө хин ламтай ярьжсэн тэгээд тэр ламтай ярьж байгаа. Тэр ламтай ярьж байгаад хэлсэн яг зүүдэнд чинь ирдэг тэр хүн бол яг биш вэ. Тэр бол ажтгэр байж болох юм аа гэдэг тийм ээ. Яг өөрөө бол биш шүү гэдэг. Сүнстэй холбоотой ярьжсэн шүү дээ. Тэгээд би дараа нь гэртээ очиад би бодож ирсэн. Нэр тэр голограммаар гаргаж ирээд дууг нь яг өөрийнх нь хоолоогоор дуулуулсан гэж байгаа тийм. Тэгтэл биш байхгүй тийм. Биш байхгүй тийм. Одоо тийм үйлчлэгнүүд байдаг шүү дээ тийм. Үйлчлэгнүүд байна тийм. Тэгэхээр тэр бол айгүй дөхөж ядсан. Тэгээд би нэг 2-3 юм асуух гэдэг байгаа байхгүй. Нэг юм юунууд бас аюу мэжик. За. Мэжик юм уу одоо яг юу элбэн юм уу одоо мэдэхгүй. Нөхдүүд бол мэжик гэж яриад байгаа. Тэгээд тэр юуг 80-аад оны үед Ленин нөгөө бунханд ороод тэнцэн бол Лениг сүнсийг дуудах гэж оролцсон. Гэсэн тийм ярианууд ингээд ардуудын донд явдаг байхгүй юу. Тэгээд тийм ер нь олдлого хийж ийсэн. Тэгээд бүгэ гаргаад босгоод ирсэн. Тийм дүүх домог ер нь юу байна? Хэр бодтой өвдөлтэй. Одоо би нэг ном бичээд байна гэдэг шүү дээ. За. Тэндэр чинь тэр тухай гардаг байхгүй юу. Одоо тэр нөгөө коммунистууд чинь Лениг амьлуулах гэж үзээд. Тэгээд тэр лам нарыг татаж оролцуулж барих гэж үзээд. Тэгээд Сталин чинь Лениг амьлчуул өстэй аюул болох гэдэг байна гэж яагаад. Тэгээ ерөнхийдөө тэр хэлмэдүүлэлт эхлүүлж барьж байгаа бас гол шалтгаан бас тиймэрхүү юм орж ингээд зөв фантази. Гэхдээ одоо Ким Чен Ирийг бол амьлуулах гэж хойд солонгосууд нэлээд үзэж байгаа шүү дээ. Тийм үү. Тэгээд бүр хятадын засгийн хятадын нэг том их сургуультай нийлээд тим төрлийн туршилт явуулж агаад сенсацуулаад дарагдсан барьсан тиймэрхүү мэдээлэлч байна. Тий. Гэхдээ яг хөө ингээд зарим талдаа хүмүүс хувилдааны онлол гэдэг л дээ. Тий. Тэгээд тайлбарлаж болохгүй юмнуудыг бас зарим нууц мэдээллүүдийг тий. Хувилдааны онлол гэдэг ингээд тас цохоод хаачдаг юмуд бас байгаа шүү дээ тий. Тий. Тэнгуут одоо тэр германуудын тэр нөгөө Ананербе төсөл мөсөл гээл те тэр хауф гээл нөгөө одоо дан далавчтай онгоцны зохиосон эрдэмтэн те тэд нар чинь бол сүлдээ олдгцсон хойноо ярьсан л байдаг штэ энэ технологи бол бидний технологи шээ те энэ бол ингээд өөр газар савцсан юм аа гэдэг юм ярьсан байдаг штэ тэгэн гут одоо тэр нэг меморл усан дам гэдэг нэг шин нөхөр байдаг штэ за одоо мегмор лавсан дамбын тэр нэг нүдтэй лам амч үлээ нэг тийм нэг баахан ном байт юм 17 8 ном би нэг 3 4-ийн л уншиж ирсэн. Тэгээд тэр нөхөр болохоор ерөнхийдөө миний ойлгосноор бол Английн нэг тийм гимч нөхөр л яасан юм шиг нэг үлээ босч ирэл би тэр төвдийн тийм хүн байна. Би нэг тийм мегмор лавсан дам гэдэг хүн байна. Рекарнацо. Тийм тэгэл урд насны амьдрал маань ийм байлаа гэл ингээл бахан ном бичсэн юм шиг. За. Тэгээд тэднэр нь их бестселлер мэйлэр болсон юм уу хайш. Тэгээд сүүлдэн тэр нэг авгаа нь бас нөх манерыг нас барсны дараа авгаа нь мегмор лусан дамбтай өнгөрүүлсэн одоо онжилөвчлөө нэг тийм бас бахан ном бичиж мичээд яасан. Тэгээд юунаас интернетээ сайхан бол Tuesday ловсон Рампо гэдэг байж байгаа. За. Яг Монгол бид нар болохоор мегмор лувсан дам гэдэг байна. Тэгээд Tuesday тэгээд байж байгаа. Тэгээд тэр нөхрийн ийм юунууд дээр их сонин юм байдаг. Тэр номын унших дээр зүгээр гоё зөвлөлт зохиол гэдэг уншсан ч бас гоё ихгүй тэр. Мань хүн болох дээр өөрийгөө тэр Далай ламын ийм одоо эзотерик талын хамгаалагч байсан гэж үзэж байгаа. Багасаа ингээд нөгөө бэлгийн мэлмэгээ нээлгээд ингээд 3 нүдтэй болцсон. Тэгээд ингээд нөгөө хүний аураг ингээд шууд хардаг. Тэгээд их гоё зөвгнөлөөч гэдэг юм уу юм байдаг байхгүй тэр номыг унших тэр. Тэгээ ингээд шууд хардаг. Тэгээд Далай лам нөгөө хүнтэй уулзахлаараа манерыг ингээд юуны торны цаана ингээд ийм хулсан хөшгөний цаана ингээд суулгаад тэр нөгөө хүн ороод ирэнгот мань хүн цаанаас аураг нь хараад муу санаатай байна. Муу санаж ирсэн байна. Гимгүү санаж ирсэн байна те. Худлаа ярьж ин үний ярьж ин гэдгийг харж хэлж өгдөг байсан гэж байгаа юм. Тэгээд тэр нэг тийм сонин домог нь юу байсан гэхээр нөхөр нэг удаа тэр Далай лам дуудаад Антарктидэд хүмүүс хайлаад
Эртний мундаг соёл иргэншлийн нууцуд ингээд ил гарчлаа. Тэрийг очиж зохицуулаа гэдэг. За. Тэгээ явсан бид нар гэж аахгүй. Тэгээд тийшээ очиод гисэн чинь ингээд үнэхээр юм том эртний соёл иргэншлийн юмнууд ингээд ил гарцсан байсан. Тэгээд сандал ширээн гэхэд ингээд бид нэр ингээд өөрсдөө юм одоо болцсон юм шиг мэдэрсэн. Амар том байсан гэж аахгүй. Тэгээд тэнд ингээд очиж явж ирсэн. Арыг нөө Атлантид доод буцахгүй тэр шиг юм байгаа даахгүй. Тэгснэ ингээд тэнд ингээд явж ирсэн чинь нэг юу хийсэн. Ийм багаж байсан. Тэрүүгээр ингээд ийм аура хүний миний хардгийг энгийн хүмүүст харуулах боломжтой юм байсан гэж байна. Тэгээд тэр нөхөр ийм багаж байж босох юм байна гэд ирсэн. Тэгээд бүр дараа төрөл мөрлнээ гэдэг юм уу тэр 50 60 дунд энэ аура гэж ийм юм байдаг. Энэний ийм багаж хийх боломжтой энэ төргээд бага эрдэмтэд инээ тэр юмар баахаа яваад тэгээд өөрчөндөө дуудуулаад явсан юм шиг байна хүн. Тэгээд манерыг нас барснаас нь хойш одоо тэр нэг юм авра онцлогооны юмнууд гарч ирсэн гэдэг байгаа байхгүй юу? За тэгтэл мань хүний бас нэг их сони юм байсан нь би хоох ямар сони итгэвчмээр санагдсан хэсэг байдаг байхгүй юу? Тэр нөхөр тэр номон дээр тэр одоо тэр өмнөх төрлөн ч юм уу дараа төрлөн ч юм шиг байгаа. Тэр нэг одоо тэр нэг баахан төрлөө би яриад байгаа байхгүй юу? За. Тэнгуут тэр нэг 20 дугаар зуунд төрсөн нөхөр юм шиг байна. Далайлам нөгөө хятад төвдүүд идэлгцэн байна юм уу хайшин. Тэр хятад руу очиж сургууль сураа. Чи ингээ ангаахын чиглэлээр ингээ орчин үеийн Европ боловсролыг эзэмшгээд манерыг ингээд уулнаас буулгаад явуулсан гинэ. За тэгсэн чинь тэнд нэг хідэн төвдүүд тэр уулын бүр тэр одоо гэмлээ орой дээр амьдэрдэг төвдүүд байсан юм байна. Тэгээд доошоо буугаад тэгээд над яг үнэн юм шиг санагдсан яасан гэсэн чинь доор буугаад бид нэр цай чанж уусан гинэ. Цай чанж уугаад бүгд амаад болцсон гэж байгаа юм. Тэгээ яагаад тэгч вэ гэсэн чинь сүүлд нь мэдсэн чинь төвдийн тэр гямлаа өндөрлөгт ус 34 градус буцалдаг гинэ. Агаар сэрэг агарын даралт ийм юм болохоор ингээд буцлаад ингээд цайгаа буцлангууд ингээд буцлаад эхлэхээр нь хутгаад залгилдаг юм байна л да бид нар. Тэгээд доор бууж ирчээд тэрийг мэдэхгүй бүгд аваачаад аваад залгилаад бүгд хам амраад хүлээд өстө баларсан гэж бичсэн байгаа байхгүй. Тэгээ энийг би уншаад ийм юм зохиоход одоо тэг бодож олоод зохиоход бас их л мундаг байж ич зохион да тий. Тийм байх. Тэгээд яг үнэн ч юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгээд мань хүн бууж ирээд тэгээд ам юм маа төлөв байж ирээд тэр нэг ангаахын сургуульд нэрээд орсон. Тэгсэн чинь тэрний нөгөө захирал нь их тийм одоо тэр Далайлам Монтой холбоотой найз мэз юм хүн байсан юм байна. За. Тэгээд тэгсэн чинь тэнд нэг тийм намын талын нөхөр гэж байгаа байхгүй тий. Үз суртлын нөхөр. Тэгсэн тэр нөхөр яаж байгаа цахилгаан соромжоо оромдраадаг байсан гэж. Тэгээд тэр нөхөр ингээд юу яагаад энэ муу шашны юм муухруулах зунхруулагч гэдэг манерыг амар хад үздэг гэсэн. Юм бол сургуулиас нь хөрчих гээд байдаг. Тэгээ мань хүн тэр сахилгаан соромжоо орон гэдэг нь анх харснаа ярьж байгаа байхгүй. Ингээд буугаад ирээд тэр сургуульд анх ороод ирсэн чинь миний хамгийн их гайхсан юм ингээд миний хүнийг тойруулаад хардаг юмнууд ингээд ханаар дүр ингээд явцсан. Байчсан. За. Цахилгааны утсантыг гадна талаас нь тэр соромжоо орныг харцсан юм шиг одоо тэр үгээр. Ингээд байчсан. Тэгээ заримдаа ингээд алга болчих, заримдаа гарчихчихсэн гэж байна. Тэр нэг унтраачаар гүйлгүүхээ олчаар харахгүй болчиход байсан юм ааш. Одоо би бол тэгж ойлгосон. Тэгээд мань хүн тийм байсан. Тэгээд юу руу орлоо. Тэгээд яасан чинь яг ингээд тэр юмныхаа учрыг олохгүйсэн чинь ашгүй тэр одоо цахилгаан соромжоо орны тухай хичээл ороод тэгээд тэр нөгөө багш ингээд самбар дээр соромжоо орон ийм байдлаар ингэж явдаг гэх ингээд зурсан чинь өө тий яг тэгж ийн гэд хэлцээ мэл да нөгөө нөхөр тийм байсан юм уу тэгж штэ гэдгсэн чинь нөгөө нөхөр нь уурлаад чи юм уу одоо нөгөө шашнаараа биднийг муухруулах гэлээ. Тэгээд үгүй ингээд хард юм аа би ингээд багасаа ингээд ийм юм нийлгээд ингээд юм хардаг болцсон юм аа гэд. Тэгсэн чинь итгэхгүй. Тэгээд тэр сургуулийн захирал хурж ирж нөгөө өмөөрөөд тэгээ үнэн худлын шалгана гэд. Тэгээд нөгөө юм цахилгаан мотор тавьж байгаад эндээ нэг нууц унтраалга хийчээд. За. Тэгээд тэр нөгөө нөхөр асааж унтраагаадсан гэдэг байхгүй. Тэгээд одоо нөгөө юм чинь гараад ирлээ. Одоо юм чинь нөгөө чинь байхгүй болчлоо гэдэг. Хилээд. За. Нөгөө тэгээд тэрэнд нь үнэхээр энэ соромжоо орныг харж ийна гэж тэр багш нь итгэсэн. Тэгээд тэр багш нь тэрнээс хойш бол надтай нэг тийм юу гаргаагүй.
Зөрчилтөө гаргахгүй гэж хэлж байгаа бичсэн байгаа. Тэгээ тийм юм сонио юм хүртэл байгаа юм. Тэгээ яг одоо тэр бэлгийн мэдлэмийн нээх мэсли чинь нөгөө германууд чинь нөгөө өөрсдийнхөө шилдэг офицерууд нар хамт уршаад хэдэн төв ламтай нийлээд бүгднийг зохион зоолж яагаад халаад 300 ч илүү залуу офицероо оршуулаа хийсэн байсан юм уу олцсон шүү дээ сүүлд те. Гэх мэтчлэн харин тийм. Тэр юу чинь хоёр юу гэж ойлгодог вэ? Нэг хэсэг чинь нөгөө нэг Люси гэдэг нэг кино гараад Скарлетт Йоханссон гол дүртэн тоглоод тийм. Тэгээ эн чинь ингээ нөгөө манайхан ч аягүй залуучууд сонирхол яг нөгөө буддийн шний ингээ нөгөө хүн ингээл ном үзээд хаар гэрн гэдэг нь ингээд нөгөө ном үзсээрэн байгаад номондоо уусан шингээд ертөнцийн гэрэлтэй уусан нэгдэд алга болдог гэх нэг юм. Бүр хүүхэд байхад айгүй хэрдэг байсан тийм домог байдаг штэ тий. Хүн ингээд ном үзээ суухаар ингээл өөрөөс нь гэрэл цацраад байдаг гинлээ. Тэгээд бүр ингээд номдоо шамтсаар байгаад ирэхээр өөрөө алга болоод ертөнцийн гэрэлгээгээ тий. ертөнцийн гээгээтэй нийлээ алга болдог. Тэгэнгүүт тэрүүгээр чинь тайлбарлаа нэг баахан явлаа штэ. Люси чи өөрөө ингээ зүгээр уг нөгөө гидсэндээ нэг амар харт амх байж хагаад тий тэрийг нөгөөх нь ингээ цогцсон чинь аваачаад тий харт амхын задраад тий мансар болгоцсон задраад тэгсэн чинь тэр маш өндөр үйлчлэлээр ингээ нөгөө Люси гэдэг тэр бүсгүүч өөрөө ингээ задраад ингээ хаасайг орч яг бурхан шиг гэдэг аахгүй тий би бол хаасайг нэгэн зэрэг хаасайг оршигч тэгээ энийг одоо юу гэдэг орчин үеийн шинжилхэн байдлаар ингэж боломжтой юм гэдгийг ингэж тайлбарласан үгүй юу гэж баах яриа тий одоо ингээ нөгөө тэр чинь яг нөгөө биднэрт нэг юм бас нэг би бол тэрийг буруу мэдлэг баг гэж боддог. Нөгөө хүн бол тархиныхаа нэг жохон хувийг ашигладаг юм гинлээ гэдэг. А тий тэр чинь ч худлаа гэдэг. Одоо ингээд Ленин тэгдэн хувиал ашигладаг байсан юм байсан. Ингээд би бол тэрийг ер нь 2% ашигладаг шүү. Би бол тэрийг тэрүүр итвэлгүй зүгээр нөгөө бүхцэн хойно тархийг задлаад үзэхээр хийсэн дүгнэлтүүд болохоос ш тэр чинь ингээ амьддаа тэр нейроны хэдийг яаж ашиглаж байгаа мэдэхгүй байхгүй боломжгүй шүү дээ хэдөө ажиллаад байгаа. Тэгэхээр ингээ бүгдээрээ л ажиллаж байгаа байлгуудэл гэж л боддог. А зүгээр тэр яриан дээр хийгдсэн кино шүү дээ. Хэрвээ хүн тархиныхаа потенциалыг 100% ашиглах юм бол ямар үр дүнд хүрч болох вэ гэдэг юм байхгүй гэдгээр хийц байхгүй. Тэгээд тэр нөгөө нэг тэр ходоодын дотор нь байдаг задардаг бодис чинь жинхэнэ бодис байдаг гэсэн. Тэр нөгөө төрөх үед гэлүү жирэмсэн эмхтэй юунд ураг яах үед гэлүү задраад гарч ирдэг нэг тийм жижигэн жоохон бодис байт юм гэл. Тэгээ тэр нэг юм амар хүчтэй тийм бүх мэдрэлийг хайхтар цочроод юм гэсэн. Тэгээ тэрийг л одоо ингээд амар ихээр нь цуглуулад яатсан гэдэг л фантазилж байгаа юм байна. Тэгээ одоо ингээд уг нь бол манахаас бусад улсад дайруулагч гэдэг хүн чинь нэг овоо гайгүй мэдрэгтэй өмсөдөг байхгүй. Тэгээд тэдний чинь энэ хийж байгаа юмнууд нь шинэ тухааны үндэстэй байд юм уу, шашны философитой байд юм уу, ямар нэг юм дээр ингээд үндэслээд ингээд гаргаж ирдэг байхгүй юу? Манайд л бол одоо хормон хот хөрвөл гээл ингээд ийм юм л хийгээд байдаг болохоос биш. Тэгэхээр зэрэг жишээлбэл Matrix кино шүү дээ. Тий. Matrix киноны нэгдүгээр анги бол дан шашин шүү дээ. Цэвэр одоо том гурван шашныг нийлүүлсэн ч гэж. Жишээлбэл халбаг байгаа байхгүй гэл тий ингээд нуглаад байдаг. Тэгвэл объектив идеализм буюу буддизм хэлж штэ. Нөө хоосон чанар юм. Хэрвээ объектив идеализм үнэн юм бол ямар тохиолдол байх юм бэ гэд бодсон биз дээ. Тэгвэл ингээд матрикст оруулах юм бол матрикс дотор бид нэр амьдарч ивэл үнэн байж болох юм а тий. Одоо физикийн хууль гэдэг нь бичсэн програм байх юм бол тэрийг хактиж болно гэсэн үг л тий. Тэгтэл чин тэнд чин христийн ши яаж орж ирж байгаа. Энэ ч хүмүүс бас нэг сайн гадралдаг болохгүй. Тэнгуут тэр чин бүхэл түүх нь өөрөө христийн түүх шүү. Тий. Тий. Нөгөө сонгогдсон нэгээс хавуулаад хамгийн энгийн сонгогдсон нэг нь байж байгаа дундаас нэг еврей уурж байгаа шүү. Тий. Тий. Тэгэл урвал барьж өгөөл. Тэгээ нөгөө ч үхээл дахиж амьлал. Тий. Тий. Тэгээ ингээд Библийн тэр нөгөө христийн домгийг чи энэ дээр оруулаад. За тэнгуут тэнд нөгөө нэг вирус устгадаг програмууд байгаа шүү дээ. Би даасан мод бол бид нар чинь нөгөө лалын шний одоо нөгөө жихад. Ингээд хашна хамгаалаад. Ингээд идэг те. Тэр жишээ те. Ингээд өөрөөр хэлбэл найруулагч хүн уран бүтээл хийхдээ зүгээр л ингээд дүнг нэг юм агараас ч юм уу. Гин нэг нартай өдөр байжсэн пад нөгөө бодвол те. Нэг юм барагтал хийдэг болох. Айгуу сон би Matrix киног үзээч гэж бодоогүй. Яагаад би бодоогүй гэж би нэг ойлгохгүй гэд би шууд тэгээд анханасаа л
Тэгээд би хүлээгээд авцсан. Тэгээд би одоо хүртэл үзэхгүй шүү дээ. Айгуу сайн ойлгохгүй байх гэж бодвол тэгээд би Гэхдээ эхлээд үнэхээр ойлгомжгүй байсан юм аа. Тий. Жоох ойлгомжгүй байсан байхгүй. Тий. Гэхдээ ингээд харин ингээл яриад тайлбарлаад дараа нь үзэхээр бас л би үл зүгээр ингээд нэг сумнаас бултаж мултаалтай ингээд ямар сүбэр хийгээвэл гэж хүүхэд байхад харж ирсэн шүү. Тий, цаатлынхын үндсэн суурь философи нь яг юу болоод байгаа маа гэдэг дээр үл тэр нөгөө ганцхан сонгогдсон нэг хүн байдаг л гээл тэр нё гэдэг байгаа тэр залууг сонгоод чи сонгогдсон нэг ингээд л тий. Яг одоо ялангуяа мундаг том найруулагч нар ялангуяа Холливуудад яаж хийдэг вэ? Зохиолыг хийхдээ масс эндээс юу ойлгох юм? Элитүүд нь юу ойлгох юм гэдэг юм те. Ийм байдлаар хийдэг байхгүй юу? Жишээлбэл Matrix бол яг тийм байхгүй юу? Масс ингээд зодооны харна баясна те. Тэр шинэ эффектийг харна баясна те. Тэгвэл гайгүй нөхдөл бол миний цаат хийж байгаа энэ санааг ойлгомж гэдэг юм те. Одоо хамгийн наазах нь Хаан Арслан гэдэг Google-тэй кино байгаа шүү дээ. Тэгээд Хаан Арслан гэдэг Google-тэй кинон дээр жишээлбэл нөгөө Тимон Пумба хин гурав хот руу хараад байж байгаа нэг хэсэг байдаг шүү дээ. Тэнгууд тэн дээр жишээлбэл ингээд массад зориулсан инэдмийн хэсэг арай гайгүй юм боддог нөхдүүд зориулсан инэдмийн хэсгийг ингээд тэнд зэрэг өгж байгаа. Яагаад гэвэл тэрний дараа аавын тухай дурсамж нэлээд ийм сериусны чухал үйл явдал бий болох гэж байгаа байхгүй. Тэхийн тулд зэрэглийг нэг тархин жоохон амраагаад инээлэх хэвээр. Жоохон тавьшруулж агаад араас нь тэрийг өгөх хэвээр байхгүй. Тэнгууд тэн дээр хамгийн ихнийх нь гахаа дэшээ харцсан явж байгаа. Ой гахаа шиг л идчихлээ гэж хэлж байгаа. Тэнгууд өө чи гахаа штэ гэхээр одоо масс инех хэвээр байхгүй. Тэ тэнгууд дараагийнх нь яг тэр нь дараагийнх нь жоок нь юу болж ийн гэхээр зэрэг нөгөө Тимон хин ч харж яснаа хин чин Симбач харж яснаа та нар энэ одыг юу гэж боддог вэ гэл тэ. Тэгсэн чинь нөгөө Тимо хэлж байгаа шүү. Наач бол юу чи нэг юм дээр наалтцсан гэрэл цохнууд байгаамаа гэлтэй. Тэнгуут Пумба хэлж байгаа шүү. Би энэ чинь бүр амар хол байдаг юм асар том халуун хайлмуу мананцрууд байд юм байх гэж боддог байсан шүү. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг одоорны мэдлэгтэй ч гэдэг юм нөхдүүд динэтэй байгаа байхгүй. Ягаад гэвэл Пумба үннийг мэдж байгаа мөртлөө Тимоны худлаа үгэнд шууд итгэж байгаа шүү. Тэ? Тэгээд ийм өөрөөр хэлбэл ингээд төвшөнд нь гэдэг юм уу те? Зохицуулаад хийхэд хичээдэг байхгүй Холливуд. Энэ гайгүй найруулагч ингэж юм аа. тэр тий. Тэгэл одоо жишээлбэл бас л зүгээр яг Хаан Арслан гэж ярих чинь Хаан Арслан чинь бол гамлж шүү дээ. Тий. Ер нь тий. Гамлж. Үндсэн суурь тий. Ер нь тий. Тимон Пумба хоёр чинь Розенкранц Гильденс дээр нь хоёр шүү дээ. Нөгөө Англи руу яваад нэг хоёр гартаа нийлээд дампуурдаг шүү дээ. Тийм л хэсэг байгаа шүү. Тэгэл тэр аавынхаа сүнстэй уулзаал тий. Аав гах нь ээжтэй суух гал те гэдэг ч юм уу те ахын наалал малал гэл ингээд тэгэхээр нөгөө эн чинь өөрөө би юу л хэлээд байгаа юм гэхдээ зэрэг альва мэдлэг гэдэг юм чинь дандаа өмнөх юм дээрээс өөрөлт дандаа харин тий. Сонин ингээд зүгээр анзаараад одоо ингээд бүдгийн шишний домогч тэр үлгэр домог янз бүрийн эртний тийм өнөө худлаа мэддэхгүй сонин домгуудыг ингээд үзчихэд одоо сүүлийн үеийнх нь араас нь ингээд явхаар эхлээд хүн фантазм төрүүлж фантазлчаад одоо тэрийг араас нь ингээд шинжлэх ухаан бага нотлоод яваад байгаа юм байна л гэж боддог шин. Одоо чиний одоорн бусад ингээд гарын ертөнц рүү явхад мэдхгүй бидний мэддэггүй физикийн хууль зөндөө нэгдгийг үгүйсэхгүй гэсэн байхгүй. Тэр космос гэдэг номон дээр бид нар бол их сандалз 3D-гээр л харж байгаа гэж мэдхгүй цаашаага энэ хязгааргүй орчлон ертөнцид хичнээн олон янзын физикийн үзэгдлүүд байгаа юм бүү мэд. Тий. Зүгээр эхлээд тэгвэл ямар ч зөвхөн фантазилдаг юм байл гэж байгаа байхгүй. Нөгөө 80-д онд 81 онд 82 онд би нэг 6 дугаар анги 4 дугаар гэдээсэн баг. Тэгсэн чи манай юу нэг хамаат анги нэг ах байсан. Тэгсэн чи удирдлагатай Монгол телевизээр одоо ингээд өөр улсуудад байдаг юм аа. Супер. Диван дээрээс уучаад ингээд удирдаад тэгээд би тэгээд удирдлагын ясан юм уцтай өнгөө харь ямар ч утас байхгүй юм удирдлага за мөн залж ян далж утсан. Тэгээд нөгөө очид нөгөө бахаар эргүүлдэг гэсэн үе шүү дээ. Тэр үед надад тэр удирдлага тайлбарлаад байгаа байхгүй юу? Зүгээр л ингээд орон дээрээ сууж байгаа л дуугийн хүртэл шаналчдаг ингээд. За ястаа сахан залж ян дал гэж. Нэр 81 онд бол би бол ястаа итгээгүй шүү. Тэгээ штэ тий. Тэгтэл 80 дооны дунд үеэс эхлээл
Тэр телевиз чинь ороод ирлээ шүү дээ. Тий. Мэдээж ганц 2 айлтал орж ирсэн. Тэгэл 87, 8, 9 он гэл бас арай ганц 2 айл руу ороод тэгэл өнгө телевизээр нөгөө удирдлага гэдэг юм чинь үзэж эхэллээ шүү дээ. Тэгээ би тэр 80 хэд онд би тэр удирдлагын хувьд бол бүр өстой юу ч ойлголтгүй байсан. Тэгээ нөгөө за нэг юм юу яваад байгаа шүү дээ. Нэг юм энэ дотор ингээд долгион яваад байгаа шүү дээ. Надад бол ингээд бүр ингээд тайлбарлаж хэлхээс нааш тэр нэг би итгэхгүй. Яаж одоо бодоод ойлгохгүй. Шууд байгаа даа. Энэ үед энэ чид байгаа даа. Тэгэхээр бүдүүлэг байх тусам боловсрал юм уу эсвэл мэдлэг жоохон нингэн байх тусам те тийш одоо хүнийг нөгөө боловсролоор нь хийж байгаа юм биш үү. Мэддэг хязгаар нь байх тусам шид гэдэг юм илүү те байдаг юм гэж харин тийм байж. Миний хувьд бол би одоо иж шийдэл гэж бодоод байгаа юм чинь. Тэр чинь би мэдэхгүй юм чинь. Тийм. Цааш дээр тоохоо үлчиж. Хүн чинь нэг ийм юмд ингээд нэг нэр өгчхөөрөө санаа нь амарчт юм байна л да. Тийм баг. Тий. Ямар нэг юмд ингээд нэр өгчхөөр санаа нь амарчт. Нэр байхгүй бол юггүй. Одоо ингээд бид нар ингээд суужсэн чинь нэг ийм огт үзээгүй нэг ийм сонио амтаа ороод ирэл л да тий. Яадаг чим чөтгөр бүгд бид нар айж байгаа байхгүй тэр амтнаас. Гэтэл нэг нөхөр наадах чинь тийм гэдэг нэртэй амтэн штэ гэд тэгчүүл бид нар санаа амарчдаг. Тийм. Энэ байдаг л юм байна. Гэд бодчдаг. Тэрүүн шиг нөгөө хүн ингээд тайлбарлаж чадахгүй бас ингэсэн бүх юмаа тэр ичд гэдэг юм дотор аваачаад хийчдэг. Ингээд санаагаа амарчиж байгаа байхгүй. Тийм. За энэ би ойлгохоор барахгүй болоод энэ ичд юм байна. Гэлтэй. Ингээд ингэчдэг. Одоо нөгөө бүх сэтгэл зүйн асуудал бүх юмар бүх юм нэг трама гэх нэг юм дотор бүгдийг чигчж байгаа зү. За юм бол трама гэж санаа амарчиж байгаа. Би ингээ галзуу солиотон бахта би яга хямраад инээ дээрээ ингээд бодож исэн гар чинь чи тийм нэг тарамнатай. За тэгээ болоо. Тэгээ юу ч идгээгүй юу ч өөрчлөгдөөгүй зүгээр хүнд би тийм тарамаатай. Тэгээ зүгээр нэг юм ямар нэгэн нэр өгчхөр хүний сэтгэл амарчдаг. Тэгээ ямар нэгэн тэр үнэнч байх худлаач нэг ямар нэгэн тайлбар хэлчихээр сэтгэл амарчдаг. Мэдсэн юм шиг санагдчихж байгаа. Харин энэ хэлхэгнүүд бас модонд орд юм шиг байна тийм. Трама гэдэг хэл модонд орд. Зэрэгтэй ертөнц гэж байна. Нэг хэсэг амар модонд байлаа. Тэгээд уун тэр дээр нөгөө юуны юу лээ харьцангуй онлайн байгаа. Одоо квант. Тий харин одоо ерөөсөө юм бол квант. Тий ууч квант хийцгээр бол ингээд тий ингээд тий тэр чинь ингээд жоохон сэжмээрээс холбогдно тий квант хийцгээр буюу тий тэр чинь ингээд дууны долгион ингээд ямар нэг байлаа нөлөөлнө тэр чинь үнэлж юм шиг бодлаач юм шиг нэг жоохон тэгэн те. Тий, квант физик, квант механик гэдэг үгнүүд ашиглаж байна. Тий, ерөнхийдөө нөгөө би тэгээд итгэдэг шүү дээ. Тийм байна. Яг нөгөө миний одоо ганц үздэггүй гэдэг юм уу философи гэдэг софизм гэж нэг юм байна шүү дээ. Софизм. Тий, софистуудтай би бол их байлдаа хийдэг юм баггүй. Одоо тэгтээ өөрөө бараг софист юм яриад сууж. Гэрээ би уг нь ингээд зөндөө олон хүнд хэрэгтэй юм бичдэг барьдаг. Хүний хүн тоохгүй ингээд яг үнэндээ ямар ч хэрэггүй баахан фантази ярьсан чи хүмүүс амар баярлаад байна. Гойч хүн сонирхдаг байхгүй. Ингэж ярих суух чинь үртэл өөрөө аюу гоё баггүй юу? Тэр гоё тийм. Тийм, харин аюу гоё санагддаг тийм. Би ингээд ядахтаа ингээд зүүдээ яриад ингээд тийм ээ. Зүүдэнд ингээд би тэр зүүдээ ингэж describe хийх аюу үсдэг. Ингээд дүрсэж ингээд хүнд ингэж ойлгуулах гэж. Тэгээд миний зүүдэн дараа би аюу сонь заяа. Тэр хүмүүст байдаггүй би мэдэхгүй. Миний зүүдэнд нар байдаггүй хийж нар байдаг. Би нарыг хийж зүүдэлж байгаа. Тэгсэн мөртлөө ингээд гэгээдээ нэгтээ нар байхгүй. Тийм зүүд. Тэгээд би зүүд болгон юм байдаг юм болов уу гэж би бас гайхдаг шүү дээ. Тийм энэ одоо энэ зүүдээ ярих гад байдаг өөрийнхөө үзсэн киног ингээд хүмүүст үзүүлмээр байдаг тий. Гоё юм амттай юм идчихэнгуут ингээ хайртай хүмүүстэй асуулмаар байдаг тий. Энэ болохоор нөгөө хүний нөгөө хайр баг. Нөгөө хайрыг бусдад түгэх гэдэг өөрийнхөө мэдэрсэн гоё юм хуваалцмаар байгаа байхгүй. Тий. Тэрнээс ингээд үсэж байгаа гэдэг байгаа байхгүй юу. Энэ хараа юун дээр би Шведэд очлоо. Тэгээ нэг гоё яг 7 сард Швед чинь 7 сард аягүй гоё байгаа юм чинь. Бүр тийм халуун биш. Тэгээ ингээд ороо ингээд тэр нэг тосгонд тэгээ ингээд суугаад тамхиа татаал тэгэл дор нөгөө нэг юм юу жимснүүд ургацсан. Тэгээ жимснээс ингэж
авч идэл яасан гоё газар вэ гэл ингээд тэгэнгүүтээ юу боц гэж нүдэн хажууд байсан бол гэж бодсон чинь тэгэл айгу утгагүй гэр рүү яраад дууссан шүү дээ. Тий. Тэр нэг хайртай хүмүүс ингээд хамт ингээд энэ гоё юм үзүүлэх гэсэн тийм хүсэл яг ингээд төрдөг юм билээ. Тэгэл бодцоо чи хурд шиг харагдав. Тэгээ өөрөө тэр гоё юм өдрөмжийг хуваалцсан байна шүү дээ. Бас гоё саяхан мэдэрмээ. би тэр нөгөө Нямч рахтай ярихгүй юу. Тэгээ нөгөө Дивачин гээд асуухгүй. Тэгээд өөрийнх нь бичсэн номон дээр байна. Би номыг уншлаа. Тэгээ Монгол ламдар ингээд Дивачингийн орны зураглал гэдэг аахгүй бүр ингээд детальж ивчтэй юм байна. Тэгээд би зүгээр л Нямч рах гэж. Гүү Дивачин гэдэг чинь хүн ингээ нэг өөрийнхөө одоо энэ зовлонтой дутуу гуцуу тий энэ амьдралаасаа л цутаад ингээ нэг юм төсөөлөлтөө тий хамгийн гоё илбэг хангалуун ийм газрыг л төсөөлж байгаа төсөөллөө гэдэг юм ярьж байгаа хөө. Тэгжээч би хүмүүс болохоор яг Дивачин гэдэг нэг тийм тусдаа тийм амьдрдаг ч гэдэг юм уу тий ийм газар орон байна гэж бод. Тэрэн дээр бол бүр ингээд юу гэж цэцэгнүүд нь ингээд дандаа эрдний шигтгэе одоо эрдний чулуугаар ингээд цэцэгнүүд нь ургацсан тий тэгээ ингээд юу нэг шуунууд нь ингээд хүний хэлээр маш гоё ингээд донгоддог л гин ерөөсөө амар тодорхой байд юм билээ. Би одоо хараа энэ юм дээр хизээч Христийн ном дээр ингээд сууштай те. Тэгээд Дивачин ингээд нэг дүрсэлж ирдэг штэ. Тэгэхээр би Дивачин очиж яваад гэж боддог штэ. Аюу алтан яг нэг байш хаалга байна. Тэгэнгүүтэл бурхныг ингээд бүгдээрээ магтах гал ингээд очиж явдаг гинэ. Гай үстэй. Би бас тэгж би бас яг тэр бурхан ямар донтой юм бэ? Хүнээр дахин магтуулах яацарсан донтой бурхан гэхээр те. Гүчтэй ингээд өөрөө л магтуулаад ганцаараа тэгэл хүмүүсийг ингээд урдаас баярлалаа тэгэл ингээд хөгжөөж ирэл болох юм байна. Тэгсэн чинь нэг яжтай нэг залуу тэгжсэн. Тэгээд тэр аюу сонин санагдахгүй юу? Тэр тэгэх юм бол одоо ингээд концертанд бүгдээрээ явдаг. Гэдэг те концерт тоглодог те жүжигчж юм уу те тэгвэл те Дивачин дэжсэн те тэгсэн чинь хараа ингэж байгаа байхгүй. Тэгвэл нэг гоё бидэрт нэг гоё үзэх юм байгаа гинэ. Юу байгаа гэсэн чинь нэг нас ороод шүүхтэр ингээд төрөөд ирнэ штэ. Тэгээ бүгдээрээ хараад тэрүнээ амьдралыг те шүүх хүний мотор соол тэр л гоё байх гэж явж идэв. Тэгвэл өөр гоё юм явах юм гэдэг. Тэгэхээр хараад тэр Дивачин яг төсөөлөд яг ингээд тэр шашныхан тэр нэг яг ингээд бүр утгаар нь ингээд те ингэх юм бол яг тийм одоо алтан дуртай хүнд бол гоё л байх л та. Тийм ээ. Тэгээд дуулаад ингээд баяр хөөрөнд ингээд экстазид ордог хүнд гоё л байх л та. Тэгтэл би тийм хүн биш байгаа байхгүй те. Тэгээд айгүй. Тэгэхээр Дивачин бас яг ингээд дүрстэй тэлчихэж болдгоо болов шүү. Ганц яг ингээд буддийн баахан өгнүүд үлгэр домгол баах ярьлаа шүү дээ. Европын бас энэ Грист цуутай нөхдүүдийн Месопотами энэ үлгэр домгол бас сонирхолтой гоё юмнууд байдаг шүү дээ. Одоо жишээлбэл тэдний ойлголт бол бурхан бол яах гэж хүнийг бүтээсэн бэ гэхээр нөгөө одоо шинжлэх ухаан руу хөрвүүлээд ярих юм бол бид нар ингээд бурхан руу залбираад ингээд зүсэг бишрэл яхаар биднээс нэг юм гоё энерги гарна. Тэгээ тэр энергийг нь хоолдог. Тэрүүгээр нь ингээд тижээгдэд байж байгаа тий. Тэр нөхдүүд. Снэгэр гэн бурхан бол тийм байгаа. Тэнгууд эсрэгээр нөгөө нэг нөхдүүд чинь айд сүйдс гэж юм биш. Тэнгууд тэр хоолдог тэр энергийг зөөдөг нөхдүүд нь тэр англиуд байна тий. Нөгөө энерги сахиусан тэнгэрүүд тий. Сахиусан тэнгэрүүд нь цоглуулж аваачаад нөгөө бурхандаа хоолыг аваачаад өгнө шүү дээ. Тэгээд тэнгууд их л муухай бүдүүлэг ярьж байгаа шүү. Тэгээд өгнө шүү дээ. Тэнгууд зарим тэд нар чинь ингээд хүн ялгаагүй тэр сахиусан тэнгэрүүд ялгаагүй нөгөө бурханыг л хооллохын төлөө амьдраад байна шүү. Тэ? Одоо түрүүний хэлдгээр гэдэг шиг тий. Тэгэхээр тэр дундаас ингээд тэр нөгөө нэг зарим нөхдүүд дургуутсан байна л да. Тэгээд тэр босгоо яадаг вэ гэхээр тэр нөгөө бүх энергийг авчингуудаа цалингийн өгд юм байл да нөгөө сахиусан тэнгэрүүдэд англиудад за 100 энерги аваад ирэхэд нэг нь өгдөг ч юм уу тий. Тэнгуут зарим нөхдүүд ингээд дургуун хүрээд тэгээд өөр энергиэр хоол сурсан гэж байгаа юм. Тэнгуут тэнд хүмүүсийн айдсаас гардаг энерги гэж бас байдаг. Тэнгуут ганц одоо юунаас энерги гардаг юм биш байна. Заавал тэр мөн бурхантай бурхангүй би энд ингээд амьдраад эднийг жоохоо айлгачих юм бол
өөр юм. тэр нь нөгөө сатан матан там амынхан болоо өрч байгаа байхгүй. Тий, тэгээд ингэсэн юм аа. Тэгээд тэд нар ингээд хоорондоо юм алдцдаг болсон юм аа. Тэрнээс ингээд ялгаагүй бүгдээр ингээд бурхны юу байсан. Зөвхөн өнгөрөөд байсан. Бас ийм сонин домгууд байдаг. Clash of the Titans гэдэг кино дээр гэж гардаг шүү дээ. Hercules чинь Zeus-ийн хагас хүн хагас буурхан тий. Тэгэнгүүт тий ингээ нөө чи аавда залбираач ээ. Тэгхийн бол чамд хүч өгнө гэсэн чинь яхаараа бид нарыг зовоож залбирлаар хоол тий. Бид нар чинь бурхан биш гээд уурлаад байдаг шүү дээ. Одоо эхний Египтийн домгууд нөгөө Манунакийн домгууд ч гэсэн тийм байгаа шүү дээ. Тэр бол гэхдээ бүр амар сонин фантази байгаа шүү дээ тий. Одоо сүүлд нэлээд орчин үеижүүлээд яачихсан нөхдүүдийн бас одоо тэрнийг ингээд бас нэг юм фантастик нөхөр орчин үеижүүлээд явцсан Анунакигийн юу байгаа байхгүй. Домог тэн дээр бол нөхдүүд асар хол байдаг харь гаргийнхан. Тэгээ харь гаргийнхан тэнд нөгөө нэг гаргийн сүнэх гээд. Тэгээд нөгөө гаргийн сүнэх гээд тэрнээс хамгаалах цорын ганцаарга нь одоо тийм алтны юм тоосон гэж юун дараа цацаж тэр хорноос хамгаалах хэрэгтэй гэдэг. Тэгээ ерөнхийдөө нөхдүүд хайжсэн чинь дэлхий дээр амар их алттай ийм нөөцтэй гариг байна гэд. Тэгээ хурж ирээд тэгэн гута хоёр янзаар энэ домог ингээд 2-3 янзаар салаа явчихж байгаа. Тэгээ зарим нь болохоор уугуул байсан нөхдүүдийг аваад боолчлоод алтны уурхад ажиллуулад эхэлсэн юм аа. Зарим нь болохоор ирээд доод тушаалын бурхад нь ингээд одоо тэр Анунак маань харьгаар ихэнх шүү дээ бурхад л гэж хэлсэн шүү дээ бид. Монгол нөгөөдөл доод тушаалын нөхдүүд нь өдөр шөнөгүй ажиллаж байгаа залхаа. Өөрсдөө бид нар юу хийж боол гаргаж авъя гэд. Тэгээ өөрсдийнхөө ингээ мах цус мус шавар шороо холж жогоод хүмүүсийг манусыг хийгээд өөрсдийнхөө загвараар хийгээд тэгээ нөгөөдүүлийгээ зарцлаад алт малт тухуулаад ингээ бужигнуулсан чинь нөгөөдүүл нь амар их үржин гутаа бослог гаргаад хоорондоо наалцаад ингэсэн гэд. Тэгээ дахиад нөгөө усан галуур орчдөг байхгүй. Тэгээ явж байгаа за ерөөсөө эднэрийг устгая гэд усан галуу юу л одоо ноцдог байхгүй дандаа. Одоо тэр эмгтээчүүдэд тухайд домог бас аягүй сонсон домог гэдэг шүү дээ. Дандаа эрэгтэй хүний дараа эмгтээ хүн өссөн гэж домог аягүй ингэж давхцдаг гинэ. Тэг аль шүүн дээр. Тэрнээс нь аваад хийчихсэн. За тэр нөгөө Библи юу. Тэр нөгөө юу энэ Пандорагийн хайрцагч нь бас л тэр шүү дээ. Тэгээ тэр ихтер авчиж өгвөл тэгэнгүүтээ бас айгу Зевс айгу өөдгөө нөхөр юм шиг байгаа те. Тэр эмэгтэй хүнлэгийн бас энэ нэг онгойлгонтэй. Тэгээд хамаг мохоо юм гээд өгөөд энэ нэг битээ онгойлго гэж хэлээд өгөөд дэлгэлчдэг те. Тэгээ юу нөхөр нь хэм блэ тэр чинь. Харин хинч хүлээд байна. Яг юу гал авчирч өгдөг чинь хэм блэ. Прометей үстэй. Тэгээ Прометей нөгөөдг нь Прометей чинь хийхээс өмнө боддог гэсэн үг гинэ. Нөгөө дүү нь болохоор хийснийхээ дараа боддог. Хийснийхээ дараа боддог. Тэгээд тэр хоёрт нөгөө хүүхэн хийж өгсөн одоо тий. Зевс чинь. Тэр нэг түрүү ярьжсэн тэр домбууд хүмүүс нөө бурхантай ингээд хамт байсан ингээд яг тэр грекийн домбууд тэр бас яг тийм байл шүү дээ. Тэгээ тэгсэн чинь нөгөөдөл нь ингээд бурхтааш тоохоо ойлоод ингээд хамт аригтаад ингээд бүр ингээд замбраагаа алдсан. Тэнгүүд нь дэлхий рүү хүмүүсийг илгээсэн гэдэг. Тэгэхэд бол эмгтэй хүн байгаагүй. Тэгээд эмгтэй хүнийг тэр дэлхий рүү явахт нь өгж явуулсан. Тийм манай л усан алтан товч дээр хүртэл аягүй сонь зүйл байна. Одоо хүмүүс тэрийг ер нь их анзаардаг юм санаа. Луу алтан товчийн эхлэл дээр дэлхий дээр нөгөө нэг тийм гэрлэн биетэй хүмүүс ирж байгаа шүү дээ. Зүү. Тэгээ дураараа нисдэг. Тэгээд ийм биегүй ийм гэрлэн биетэй ийм нөхдүүд ирээд дэлхий дээр буугаад. Тэгээ бууж явж байгаа. Тэгээд нэг нь нөгөө нэг тийм юу хинч тариагүй өөрөө ургасан буудаа дэлхий дээрээс идээд. За. Тэгээд бузар идээд бузартаад гэрэл мэрэл налга болоод ингээд очиж байгаа. Тэндээ үлдчихэж байгаа. Би энэ нисэж чадах байл. Тэгж эхэлж байгаа шүү дээ луу алтан тавьчих чинь. Тэгэл тэнд чинь ингээд цаашаага тэдний үр удам чинь ингээд яваал. Тэгэл тэр нөгөө нэг алтан сандалтгаан, хүзүүн сандалтгаан, шуун сандалтгаан, хүний сандалтгаан маа ингээл тэгэл энтхийн хаадууд төрөөл. Тэгэл тэрнээсээ наашаа салбарлаж явж байгаа бүрч болоод ороод. Тийм юм хүртэл байдаг. За яг бид нар нөгөө өөрсдийнхөө юмыг айгүй баг ухдаг юм биш. Тийм өөрсдийнхөө юмыг баг ухдаг. Тэгээ яг хоёр хөрш маань манай түүхийг их устгасан, гуйсан тийм хэрэг болгож бүр одоо
Бээжингээс цэрэг гаргаж ирж хар орон хотыг чи хідэн ч удаа устгаж байсан тий. Бүр ингээд тал тоосго бити үлдээ гэж яа. Ирж устгаж байсан тий. Одоо тэрнээс өмнө тэр Кеданы тэр олон нөгөө 3 барс хотыг ч хүртэл тэгж устгаж байсан тий. Бүгд эзийнх нь булш бунхны устгадаг байсан тий. Тэгж нөгөө сүйтгэж биднийг нөгөө түүхээ мартуулах, түүхгүй болгох тий. Өмнөх мэдлэгтэйгээ холбогдох энэ юмнуудыг чинь тасалж исэн. Тийм түүхүүд их бит. Амар тий. Харин тий. Тэгээд ирэхээр ингээд нөгөө нэг тий ингээд нөгөө тайлбарлаж чадахгүй болоод ирэхээр шууд идчихэд болгоол явчих юм шиг байна. Тэгээд нэг юм дотор хийх л ёстой шүү. Сэтгэл санаагаа амраа шүү дээ. За энэ яа гайны чи. Төрлөхөөсөө мэдээж хүн болгон залах уу тий. Тэгэхээр тэгэл ингээд гоё ингээд чулуу алт байдаг бол гоё тий. Ингээд аваад ингээд кармалсан чи тэр нь алт болчихвол гоё ингээд тэрийгээ тэгээ одоо надад бас нэг хамгаалалттай зүйл. Би мухар зүгтээ хоо. Гоё юм чи таамар. Тий. Өгөсөхгүй нэг би тий над чи үнэнгээ би бас байхгүй яг мэдэхгүй юм чинь. Тий. Өстө юм яаж мэдэх. Яг л би бол тэр нэрлэлчээр санаа амарчдаг гэдгийг бол өөрийнхөө яг амьдрал дээр хэд удаа ойлгосон баг. Өстө тийм юм. Тий яг юм тайлбарлаж болохгүй юм гараад ирэнгუთ хажуунаас нэг хүн оноо чи тийм биш гэнгუთ шууд санаа амарчих байхгүй. Юу гэж мэдээгүй зүгээр нэр өгчгөр санаа амарчдаг юм. Тий би бол тэр одоо ч ингээд бид хоёр тэр сүүлд ингээд төвдөн цэр ингээд ламтай ярьж хахад хүн чинь одоо шашны хүн чинь шашныхаа номонд нэрэл итгэлгүй л яхав тий тэгэл тэр хүн бол ингээд нөгөө сонин домог ярьж байгаа хгүй би бодтой л гэж бод тий яваач ингээд юм уу тий тамыг там момыг бол бодтой гэж бодож итгэж байгаа үнэн чи би ч гэсэн лам байсан бол тэгж л итгэж шүү дээ тий тэр шиг би бол тэрийг авчаад тий ингээд нөгөө итгэхгээл ингээл зүтгэд байхгүй за магадгүй энэ хизээ нэгэн цагт шинжлэх ухааныг эсвэл ямар нэг байдлаар тайлбарлах байх тий тэр болтол нь тэгэл би тий тэгэхээр нөгөө Дэважингийн хувьд ч гэсэн яг тийм бодол байгаа шүү дээ тий яг тэр миний бодож байгаа тэр Дэважин биш тий ямар ч юм тийч хизээ зовлон байхгүй тийм ээ хамгийн сайхан л байгаа л гэж би бодож байгаа тий тамгүй биш Дэважин гэж байвал тийм ээ тий там гэж байх юм бол ч хааж байж магадгүй. Яг чинь бид тэр зүүдэнтэйгээ би юу гэж боддог гэж ингээд өчгөр тэр зүүдтэй бас нэг яриад исэн юм аа. Тэр үнийг би айгу энэ гэж магадгүй гэж боддог. Гой зүүд ингээд би ингээд миний би өвчин штэ. Тэгэхээр миний оюун санаа юм уу одоо сүнс юм уу мэдэхгүй тэр ингээд зүүдэнтэй ингээд амьд яваад байгаа. Тэгэхээр миний тэр зүүд одоо нэг юм гой зүүд гэдэг ш дахин сэрбитийн сэрмэргүй тэр зүүдэндээ очих юм бол энэ Дэважин юм болов. Нэг хар дарсан зүүдтэй бол яг тамдаа очиж байгаа нь энэ баг. Тэгээд тэр хичнээн мянган жил үргэлжлэх гинтэй гэж зүгээр би дотор төсөөлж явдгийг. Тий. Миний нөгөө нэг анх ярилцлагын өмнө ингээд бүгдээрээ нэг юм дээр тохироо ухтуунаа тохирчоо гэж яагаад яриад байдгийг ч учир ер нь бол тийм байхгүй нөгөө одоо шинжлэх ухааны хүн шашны хүн байд юм уу хоёр өөр шашны хүн хоорондоо 1000 яриад нэмэргүй тэтгэлцээд нэмэргүй яагаад гэвэл тэдний үндсэн аксиом нь өөр байхгүй аксиом гэдэг чи одоо нөгөө батлах шаардлагагүй үнэн гэж байна шүү дээ би ингээд за хоёр дээр нэмэх нь 2 4 гэд энэ мэдээж юм шүү дээ гэж би боддог хүнтэй хоёр дээр нэмэх нь 2 5 мэдээж юм шүү дээ гэж боддог хүн яаж ч яриад ойлголцохгүй шүү дээ яагаад гэвэл бит хоёрын гаргаж ирж байгаа баталгаа бүхэн миний л нөгөө аксиом дээр суурилсан байгаа байхгүй юу. Үндсэн нөгөө суур батлах шаардлагагүй үнэн гэдэг юм дээрээ суурилсан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр ойлголцохгүй. Тэгэхээр зэрэг бид нар дундын хэлийг гаргаж ирэхэд тулд эхнээсээ юм ярихдаа тохиролцох хэрэгтэй заавал. Тэ за энийг хэдүүлээ ингэж ойлгочихгүй. За зөвшөөрж идэ. Окей. Магазин гэдгээ сэтгүүл гэж ойлгох уу? Тэ. Сэтгүүл гэж ойлгох уу? Тэрийг эхлээд тохирчих тэ. Тэгсний дараа бид нар тэр юмны тухай ярьж болоод байгаа байхгүй тэ. Тэр байтугай би бол ингэж бодсон шүү дээ. Одоо ингээд зүгээр энэ бол дэмэл бодол л доо. Зүгээр одоо жишээлбэл за энэ хүүхэн өнгийг яг бусад хүмүүс яг миний харж байгаа шиг ингэж хардаг болов уу? Магадгүй миний ногоон гэж боддог шиг энэ хүн хардаг мөртлөө хүүхгээл нэрлэлцэн байж магадгүй. Тэгэхээр нөгөө нэг чи одоо ингээд нөгөө муу царай муутай нөхөртөө хүүхнүүдийг ингээд явуулаад чи яасан царай муутай нөхөртөө ингээд миний нүдээр хардаг ч болоосаа гэх нэг өгөндөг юм сайн. Тэгээ тэрүүн шиг ингээд нэрэл тэр хүний нүдийг аваад ингээ хийгээд үтсэн чинь тэр хүн үнэхэрийн гоё юм байгаа ч юм уу тэр идэхгүй шүү дээ. Зүгээр юм жоо тань юм наргиж ярихад те. Тэгэхээр зэрэг нөгөө
Би бол энэ хүний мэдрэмж, тэр хүний мэдрэмж, энэ хүний мэдрэмж бүгд өөр байж магадгүй гэж боддог байхгүй. Ааха. Тийм учраас бид нэр өөр байгаа. Тийм учраас бид нэр өөр юмд дуртай, өөр хоолнд дуртай, өөр эмэгтэй дурлдаг байгаа. Тэгэхгүй бүгдээрээ адилхан байх юм бол нэг хүнд бүгдээрээ дурлчих. Нэг хоолнд бүгдээрээ дуртай авах хэрэгтэй шүү. Тэгэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бүх юм нь өөр байгаа байх те. Гэхдээ яг мэдээж ерөнхийдөө бол нийтлэг юм байгаа шүү дээ. Бид 3 гэхэд 3 өөр царайтай, 3 өөр хэлстэй, 3 өөр мөртлөөл хүн юм чинь нэг 2 нүдтэй, нэг хамартай, нэг амтаач гэдэг юм уу, нэг тийм ерөнхий юм нь бол байж л байгаа шүү. Ааха. Тэгэхээр зэрэг тийм байдаг болов уу гэж би бол боддог байхгүй. Тэгээд тэрнээсээ болоод ингээд хүмүүс янз янзын юм таашаадаг, өөр юм хүлээж авдаг баг. Тэгж зүгээр тэгж л боддог, фантазалдаг. Дараагийн за ерөнхийдөө ингээд бид 3 яриа шовтарж явах шиг байна, дуусчих шиг байна. Зүгээр одоо эндээс ингээд надад төрж байгаа асуулт нь дараагийн асуулт. Одоо ингээд ид шидгээд ярингууд магадгүй зарим их ер нь олон хүмүүс ингэж асуудаг. Цорынга зүндэг айл юм. Тэгээ ер нь ид шид байгаа мó байхгүй юм уу? Нэг тодорхой болгоод өгчөөч дээ гэдэг чтэй. Хүмүүс ер нь айгүйх тэгдэг. Тэгэнгүүт одоо дараагийн удаад энгийн байдлаар юу яа гэж бодох. Ер нь яг үнэн гэждэг яг юу юм. Тий. Ерөөсөл би маш олон удаа тэгс. Мөг яг тэгээд девочин байна уу байхгүй юу? Чи зүгээр ингээд нэг болгоод өгчихөл төө. Яг эцсийн үнэн чи яг юу юм? Ер нь бурхан байна уу байхгүй юу? Тий. Яг айгүйх тэгж асуудаг. Цорын гац үнэн нь айл юм. Эсвэл хамгийн сайн нь аль нь? За гэлэрс ингээд яг их хүмүүс ингээд нэг тарих өөр айгуу залхуу ирэхт ингээс л болдог тий. Тодорхой болох гэдэг шүү дээ. Тэгээ энэ олон шашнууд аль нь үний ингээл тэгэх юм. Юу гэсэн үг юм бэ? Аль нь үний юм бэ тий. Тэгээ аль нь. Тэгэхээр дараагийн удаад яг нэрээ зүгээр ингээд айгуу хүнд утгаараа биш. Энгийн байдлаар үнэн гэдэг яг юу юм. Тэ бид нэг айгуу стресстүүлт юм биш үү? Олон үнэн байдаг гэж хэлэхээр л хүн стресстэй дундаг гинэ. Ямар ялгаатай төвхтэй юм бэ залхуутай гээл. Тэ гэтэл хамгийн энгийн гоёор ойлгуулсан киноч угнаар Шимон шүү дээ тэ. Тэ үнэн айгуу олон байдаг. Яг ер нь абсолютын үнэн гэж байхгүй. Тэр энэ талаар дахиад нэг өөр философчтой ч юм уу тэ ярилцмаар юм байна гэж бодсон. Би Facebook дээр нэг ийм пост хийчих байхгүй юу? Нэг ном уншсан хүн бол айгуу амар амьдэрдэг. 2 ном уншичаар эргэлзээтэй амьдэрдэг. 20 ном уншаад ирэхээр айгуу амар болчихдээ эргээд. За. Тэгээ 200 ном унших юм бол өөрийнхөө номыг бичиж эхэлт юм байна. За. Пост бичихгүй. Тэгээ хүмүүс доор нь би өстой 2 байтугай олон ном уншсан, 200 байтугай олон ном уншсан юм тэргээл бах юм бичихгүй. Тэгээ яг би ном гэдэг бол нэг үзэл суртал, нэг философи, нэг урсгал гэж хэлж байгаа байхгүй юу? Ном гэдэг чинь одоо сургаал суудахтай шүү дээ. Тэнгууд чинь өөрөөр хэлбэл би буддын шашинд л ганц итгэдэг ч юм уу, христийн шашинд ганц итгэдэг, эсвэл зөвхөн материализмд итгэдэг байх үед надад айгүй амар. Тий. Яг тэгвэл зөв буруу бүх юм тодорхой. Асуучин, тий. Тэгээд тийм үед хүнийг шүүмжлэхэд айгүй амар. Миний тэр юмтай л нийлэхгүй болвол буруу биш. Шүүмжлэхэд айгүй амар. Тэр хүн сэтгэл санааны хувьд айгүй амар амьдэрдэг. 2 дахьын уншаад эрэхтэр хүн ингээд эргэлзээд эхэлдэг байхгүй. Одоо нөгөө нэг амар гоё их нэртэй байжгаад бүр гоё хүүхэн хараад барь залтчлаа гэдэг нэг 90 хүний нэг юм юу гэдэг шүү дээ. Домог шиг юм байдаг шүү дээ. Тийм хэрүүн шиг байдалд ордог. Тэ алинд нь итгэхгээ мэдхээ болоод эхэлнэ тэ. Аль нь зөв юм буруу мэдхээ болоод эхэлнэ. Тэгээд 2 дээр яг ингээд эргэлзэж идэл 3 дахь 4 дахь 5 дахь гэдэг ингээд 20 болоод ирвэл 20 гэдэг зүгээр л санаанаас згөөсөн тоо. Зүгээр олон л гэсэн үг тэ. Эдгээр чинь зүгээр юм олон үзэл бодлууд байдаг юм байна шүү. Тэ миний нөгөө итгээд байсан үнэн гэдэг юм чинь заавал үнэн байх алавчгүй юм байна. Тэ гэдэг байдал руу ороод эхэлж байгаа байхгүй. Тэгээд 200 болоод бүр амар их болоод ирэх юм бол тэр дундаас ингээд нөгөө нөхөр чинь өөрийнхөө итгэл үнэмшлийг бий болгоод өөрийнхөө итгэл үнэмшлийг бусдад түгээх хэмжээний одоо чадвартай болж байна ч гэдэг юм уу те. Тэгээд тийм юм ном янз янзын сургаал байт юм уу, шашин машин байт юм уу, дутуу юм одоо дэлгэрүүлж номлож барьж эхэлдэг болов те. Тийм бах. Тийм гэж боддог. Тэгээд ер нь одоо за кинон дээр ч адилхан байхгүй юу? Одоо ингээд нэг кино хийчин гутал тэр тийм байгаагүй наа чин хогийн кино байна, тийм байна гэж ороод ирдэг юм. Тэнгуут
Тэр кино гэдэг чинь өөрөө яг олон янз байхгүй. Боевик кинонд дуртай хүн миний хийсэн арт хаусыг хизээж кино гэж хүлээж авахгүй. Түр юм байна. Тэгэнгүүт арт хаус кино дуртай хүн миний хийсэн боевик кино ийм тим кино хийчихэд ийм хог хийгээд байхтай яа тий. Жишээтэй. Тэгэхээр зэрэг эн чинь өөрөө л нөгөө миний түрүүд чи яриад байгаа юм болгоны ялгамжтай байдал байхгүй юу. Тэгээ би яг хүүхэд байхдаа математик нэлээд сонирхдаг байсан. Тэгээд үнэн буюу тэр танин мэдхүүн туйлын эцсийн цэг юу байд юм болоо гэж Америкэн бодож байгаа. Тэгээ нөгөө нэг нэг хуваах x гэдэг функц гэдэг шүү дээ. Парабол гэдэг. Юу гипербол гэдэг юутай. За графиктай. Мэдгүй. Би математиктай маа. Би яг ер нь бол математик нэлээд сонирхдаг байсан хүн чинь нэг хэцүү юм нөгөө яг тийм туйлын үнэ хайдаг байхгүй юу? Одоо нэг бодлогын нэг хариул байх хэвээр. Абсолют үннийг хайгаад яваад байдаг байхгүй юу? Тэгээд тэр утгаараа ингээ урлаг руу оронгоот урлагт чинь тийм байдаг байхгүй юу? Тий. Абсолют үнэн байдаг байхгүй юу? Тэнгуут би хэлээд байгаа. Тэгээд одоо математик бол Эйнштейн бодно уу? 3 дугаар ангийн хүүхэд бодно уу? Тэ? Зөвл бодох юм бол нэг л хариу гарна. Хариу нь абсолют. Нэг л янзын хариу гарна. Бодох арга бол хэдийн янз, түмэн янз гэж байна. Хин бодсноос шалтгааллахгүйгээр нэг л хариу гарна. Урлаг бол тэгдэг байхгүй. Тий. Яг нэг сэдвэр би кино хийхэд өөр, энэ хүн кино хийхэд өөр, энэ хүн кино хийхэд өөр кино гардаг байхгүй. Тий. Их бах. Тэгэхээр өөрөлдвөл урлаг гэдэг чинь өөрөө тэгэл урлагийн мундагчууд голдуу либерал байдаг шүү дээ. Тэр чинь яагаад гэвэл бусдын үзэл бодлыг хүлээн байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд зэрэгцэн оршид чадж байгаа хүмүүс болохоор ялчгүй тийм хас аргагүй гэж байна. Тий. Тэгэхээр зэрэг нөгөө туйлын би түрүүн дээр гипербол гэдэг график бол яг ойлгодог үзэгч нар байгаа л хөө тий. Тэгэхээр гипербол бол яа гэм бэ гэвэл тэрний хариу бол ямар ч утга авсан хязгааргүй тэг рүү тэмүүлждэг. Тэгтээ хизээс тэгтээ тэнцдэг. Ийм график гэдэг. Өөрөөр хэлбэл тэр ямар нэгэн зүйлийн тухай танин мэдхтэй хязгааргүй тэрний мөн чанар руу ойртож байгаа ч гэсэн хизээч тэр нь одоо туйлын үннийг олж тогтоохгүй гэдэг л тийм нөгөө гаргаж ирээд нөгөө нэг нэр өгөөд санаа нь амардаг гэдэг шиг нөгөө үнэн гэж бодож байгаа ерөөс энэ юм байна гэх нэг функц чиж аваад тэгээ за томссон. Тийм л За гурвал дуусгая да тий. Өнөөдөр бид гурав ид шид гэж эхлээд баахан домог момог халаад та. Тэгээ яг энэ чинь явж одоо тэгэл Harry Potter-ийн сургуульд сурыг гэвэл хичээлдээ шамдаа. Чи аль их дугаасаа тэр сургуульдаа сурж байгаа. Тэ нэрэл одоо баг 1000 жилийн өмнө ч юм уу зүгээр 500 жилийн өмнө байсан бол бид нар ч одоо ид шидээр л яриад байгаа ч тийм уцаар яриад видео кол хийгээд тийм бүрсдийн бөө ид шидэн дунд л амьдарч байгаа үст тийм. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Ингээд дуусгая.